Сайн байцгаана үзэгчдээ өртөө 4 season 2 дараагийн дугаарт тавтай морил эддэх дугаар юм бол бөөмэд. За бид нэр яг хоо та эдийнхаа одоо ингээд хүсэлттэй энэ доор айгүй их комент бичиж байгаа. Бид нар харахгүй биш харж байгаа. Алдаа дутагдлаа засаад явж байгаа. За тэгээ өнөөдрийн зочноор манай найз ирсэн байна. За мань ч чамайг өөрийгөө сайхан танилцуулъя гэж хүсэж байна. За намайг болохоор одоо Мөнх Эрдэнэ гэдэг. За одоо яг энэ бөөгийн үйл хэрэг гэх юм уу зан үйлэнд ороод одоогоор 8 жил болж байна. За эхний 3 жил болохоор явган бөөлөд за онгодоо авснаас хойш одоо ингээд 4-өөс 5 дахь жил рүү ороод бас ингээд суралцаал явж байна. За тэгээд одоогоор бол яг нөгөө Тэнгэрийн цол хэрэг юм гэх юм бол зайран гэж байна. Тэгэл одоо яг өөрийнхөө яг галыг босоод яг үйл хэрэгэндээ ороод яг суралцаал явж нэг таньж мэдээл. За тэгэхээр та хэдийн ойлгосон бол та хэдийн хүсэн хүлээж байсан. За бөө буюу зайран хүн маань ингээд ирсэн байна. За тэгээд мань чи өнөөдөр чамтай илүү гоё чөлөөтэй нээлттэй тэгээ яг бөө гэдэг хүн яг юу хийдгийг яагаад бөө болдгийг тийм тэгээд за яг манай үзэгчдийн зүгээс бөө оруулаач гэдэг нь яг зүгээр ингенээр бол хоёлаа мэдээж хэрэг бөөгийн талаар ярилцсан. Гэхдээ бөө гэдэг хүн дандаа нөгөө нэг манай суугч нь ерөнхийдөө тэр жоохон аимшигын дуу юм яриад байгаа шүү дээ тий бас маань. Тэгэхээр тэр талын зүйлүүдийг дардаг гэдгийг бүгд мэдээд байгаа. Ерөөсөө ямарваа нэгэн зохиол ам яриа, дам яриа манай найзын тэр тэгсэн чинь тийм дагуулаа тэгээ бөөдөр очдөг л гэдэг ерөөсөө. Тий түгээмэл ер нь. Тэгэхээр тэр талын сэдвийг хоёлаа бас нэлээх хөндөж ярина. Тэгэхээр хамгийн эхний асуулт яаж бөө болчихвоо? Хизээ бөө болсноо хэлсэн тий. Яагаад бөө болсон? Ер нь яагаад бөө болтгийг? 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Ox Bar-ын бүтээгдэхүүнийг худалдаж авна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу бэлний зургийг Ox Bar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. Би одоо ер нь бол багасаа бас яг хүмүүстэй ижлэхэн бас хардаг, сонсдог, мэдэрдэг. За тэр нөгөө өвчин нэмийг эрх гэдэг ч юм уу тэр зүйлүүд бол мэдээж байсан. За тэгээд өөрөө би анх болохоор яг хэдий ингээд тэр нөгөө далдын ямиг харж байгаа, өөрөө биеэрээ мэдэрч байгаа, айж байгаа ч гэсэн юм итгэдэг байсан. Шашин байна уу, өв уламжлал уу гэдэг яг энэ зүйлийг ялгааг нь мэддэг юм уу? Тийм болохоор яг бөө энэ шашин гэж үздэг байсан юм бол. Бөөгийн шашин байна, энэ шарын шашин байна гэдэг ч юм уу. Тэр талаас нь хардаг байсан учраас за нэг хийд юм нэг хитэн хүмүүс л ингэж цагаа урд юм байна да гэдэг талаас нь хардаг байсан. За тэгээд багасаа бас нэлээд одоо юу гэх юм хүмүүс хэлэхэд итгэхээргүй ер нь бол биеэрээ нэлээд өөр үзсэн. За тэр нэрээр дуудах, биенд хүрэх. За тийм зүйлүүд бол их. Тэр дундаа яг зүүд нойр нь яг минийх яг ингээд яг жинхэнэ болоод байгаа мó, зүүдлээд байгаа мó гэдэг нэг ялгахтаа байсан гэсэн үг. Бүр төөрцөн өөрөө. Тийм байсан. Тэгээд одоо манайх баг багт 5 бодолт өгдөг байсан. За тэгээд яг тэр баг багтаа болохоор би нэг юм хашаандаа нэг эмээ хардаг байсан. Бүр жоохноос. Тэгээд яг тэр эмээ болохоор ингээд би өөрөө ингээд шүн ч юм уу бийц гад гарахаар ингээд зогсож идэг. Болонд байгааг би өөрөө хардаг. Гэт юм бүүтээс юм байдаг. Тэгээд ингээд харчаад гэд би өөрөө аав ээжтэй очиод хэлнэ штэ. Тэгэхээр итгэдэггүй. Бити бодлоо яриад. Миний хөө одоо нөгөө үдсэн харсан кинонаасаа ингээд юм сэтгэлээд ийн гэдэг ч юм уу. За тэгээд нөгөөтхөө ингээд харсан мөртлөө за энэ худлаа ах гэд явдаг байсан. Тэгж жагаад яг нөгөө нэг шүнийг зүүдэнд орсон. За тэгээ яг шүн яг авто зүгүнтж байгаа байхгүй. Тэгээд авто зүгүнтжсэн чи яг манай гэрийн хаалга ингээд савгдаж онгоогоод. Тэгээ яг нөгөө эмээ ингээд үүдээр орж ирээд ингээд туранхай бүр яс олцсон. Үсэн нар цац ингээд цус олцсон уцтай орж ирээд. Тэгээ яг над руу дөхөж ирээд ингээд миний нэрээр дуудаад инээгээд татаад босгож ирсэн байхгүй. Тэгээ би чи яг зүүдэндээ ингээд нөгөө эмээг түлхээд ингээд орилоод самардаад уйлаад ингээд байгаа байхгүй. Тэгээ байжсэн чи яг миний нүүр гинт халууд үгээд. Тэгээ яг ингээд юу болоод ингээд яг сэрч аав намайг алгадчихсан гоёрлцсон. Сэрээч гээд. Тэгээд би яг аавыг харангуйтаа аав би сая энийг энд имээ хараад гээд яг гэрийн хаалгаар орч яг үднэр авч. Яг өөрөө яг жинхнээс харж байгаа.
Тэгээд би яг нөгөө эмгэн рүү ингээд харчаад ингээд гацаад ээрээд яг хүн яг нэг юм кинон дээр ингээд үзэхэр ингээд нэг юм аим шиг юм ахаар ингээд оостой юм аваа шиддэг зогтдаг гэл хүүхдүүд боддоо шүү дээ. Ер нь хөвчлэн. Яг тэр үед бол ингээд гацчихдээ юм бил. Ээрээд амьсгаа авахаа мартчихдаг бүр. Тэгээ би ингээд бүр зогтсаад ээрцэн ингээд байж хат аав дахиад алхтаад. Тэгээ бүр амар халууд үгээд орж ирээд би ингээд ээрээд ингээд нүрээ бариад аав руу хараад уйлаад буцаа хаалгаар орч байхгүй болсон. Тэгээд нэг өнгөрч байгаа юм. Тэгээд тэрний дараа байжгаад би яг гэрээсээ гараад шүн яг ингээд орох гээд ингээд манай ингээд хаалга ингээд дотроор ингээд гараа ээж онгоолдог байхгүй. Тэгээ яг ингээд онгоолж яхад нөгөө юм яг миний гарнаас ирээд ямар орой ирсэн гэдэг. Йоо. Тэгээ би тэн чин пал гээл хашаагаа цохиол бүр гадаа орилоо толгоогоо бариад халууд үгцсэн ингээл нүрээ барьцсан ингээд хүн ингээд ээрчтгэл юм байл л дээ. Ээрэл ингээл уйлаал ээжийг дуудаал аав ээж гэл орилоо бийц яг ингээл манай ах гарч ирсэн байхгүй юм. Тэгээ байсан яач үйч үгээд сая дотроос ингээд нэг имээ намайг бариад ингээд гэдгсэн чинь өө энэ юм чинь бас нөгөө кино гоцчих итгэдэг байсан байхгүй. Тэгээд зүүд нойр ер нь бол цаа нэг ийм байт юм байна да гэж ер нь багцаа авцсан байгаа шүү дээ. За тэгээд багада би чинь арсны өвчин нэлээд тусч ирсэн юм. Одоо идэгдгүү тэр чонон гөрөөс юм уу мистероз гэл арсны өвчин нэлээд тусч ирсэн. Өвчин юм нэлээд ороос. Тэг яг нөгөө нэг баг бахасаа нөгөө хүүхдүүдээс жоохон гадуурхагдаж өссөн гэх юм уу. Тийм болохоор өөртөө их ярддаг төсөөллийн найзтай. Тэгээд би ингээд сүүлд онготоо авсны дараа ботход би одоо нөгөө өвөөтэйг л яриад байсан юм. Тийм. За тэгээд хүмүүс ингээд сүнс ингээд би харддаг гэдэг дээ шүү дээ. Яг хөө энэ дээр нэг ингээд хүмүүс хэлэхэд бол юу гэдэг юм. Хүний одоо ингээд махан бий шүү дээ. Ингээд за ингээд хүний махан бий байна. За надаа ингээд хоол идэх хэрэгцээ тийм үү? Шунал байна. За би нэг мөнгөтэй болмоор байна. Би шинэ ажилд ормоор байна тий. Би ингээд идэл ламмаар байна гэдэг чинь хүний шунал аахгүй. За яг иймэрхүү яг хүний яг шуналд автагдсан ийм бодол ихтэй байх үед хүний сүнсэн бие ерөнхийдөө унтаа байдалтай байдаг. За тэгээд энэ шунлын энэ сэтгхүү гэдэг тий хүн ингээ юмыг хүсдэг, авах гэж оролдог энэ сэтгхүү холдож эхлэх үед хүний сүнсэн бие сэрдэг. Тэгэхээр үечлэл байдаг гэсэн үг. Ихэнхдээ хүүхдүүд багадаа сүнс сардаг шүү дээ. Хүүхд баг шунал байдгүй байхгүй. За дараагийнх нь болгоод хүн ингээд амьдралдаа алдаад унах үед сүнс сардаг байхгүй. Мэдэрдэг өөрөө. За ингээд одоо чинь хоёлоо бодвол тандаа. Чи ингээд нэг ажил нь бүтэхгүй тий. Эд мөнгө нь ингээд за мөнгө чинь байхгүй болцсон ингээд бүр шаналаад ингээд хүн ингээд юу ч болцсон үедээ сууж явахдаа амар ухаантай боддоо шүү дээ. Энэ биш тэгээд гаргалгаа гаргадаг шүү дээ. Тэр үед хүний сүнсэн бий байдаг гэсэн үг. Энэ үед хүн сүнс харах чадвартай байдаг. Яагаад гэх юм бол хүн өөрийн сүнсэн бие сэрээсэн үедээ өөрөө мэлмигээ таних боломжтой болдог гэсэн үг. Тиймээс бөөгийн ёсонд ч бай, энэ шашинд ч бай, яг энэ цээр дэг ёс гэдэг зүйл хүнийг шунлаас холболдог байхгүй. Тэр нь одоо энэ юм байдаг. Тэгээд хүн өтөл болохдоо бас яг энийг мэдэрдэг. Хүн өөдлөхдөө мэддэн шүү дээ. Настайчуд хэлдэн шүү дээ. За эмээ нь одоо нэг 80 гарлаа тий. 85 та болоод өөд болно доо гэд өөрөө хэлдэн шүү дээ. Тэр хүн чинь нас яваад ахих үедээ ямар ч нөгөө шунал тий эмсийг авах тэр нөгөө нэг ховын юм байхгүй болчихж байгаа байхгүй. Тэр үедээ тэр хүний сүнсэн бие сэрж эхэлдэг гэсэн үг. Тэр үед яг амьдрал эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яг энэ зүйлийг би бас өөрөө яг мэдэрчээсэн байхгүй. Тэгээд яг багасаа яг ингээд нэлээд бас ингээд тарчиг өссөн. За мөнгө төрөх ч юм уу боломжгүй. За баг бахта өөрөө тэр нөгөө шил лаазч байна уу те. Тэрийг түүдэг ч юм уу, тэрийгээрээ хоол авдаг ч юм уу. За нэг хажуу айлдаа ороод хоололцдог ч юм уу те. Тиймэрхүү байдлаар өссөн учраас яг ингээд ганцаараа өөртөөгөө байх хугацаа надад айгүй их байсан байхгүй. Тийм болохоор өөртөөгөө их ярьдаг. Өөртөө ингэдэг. За ингэсэн би өнөөдөр нэг тим хийсэн шүү. Ийм хийсэндээ за ингэчлээ шүү гэдэг юм их аяг мэддэг. Тэгээд нөгөө зүүдэлсэн зүйдээ өөртөөгөө ярьж байхдаа тайлх нь өөрөө болдог гэсэн байхгүй. За би нэг ингээд зүүдэлжсэн чинь нэг тим зүүдлээд гэж явах үедээ би өөрөө мэдхгүйгээр тэр зүүдээ өөрөө ингээд тайлаад өөртөө ярьдаг. Гэх юм уу? Тэгэхээр бас нөгөө нэг ингээд мэдээлэл орж ирээд байна. Яг тэр зүйл. Энийгээр ерөнхийдөө хөглөгддөг байсан байхгүй. За тэгээд би чинь яг 9-р ангита нуруугаа хугалж ирсэн. 2 ясаа хугалаад за тэгээд яг имлэгт очиод яг босгоогүй харах дээр болохоор миний нурууг харчаад яг тэр солонгос юмчлахаар миний хүч одоо нуруугаараа нуруу ч хугарсан байна. Энэ 2 яс хугарсан. Хөлбөрөө босгох чамд ямар ч боломж байхгүй. Тэрэгцрээ аваад эртгэн суусан дээрээ гэдэг хэлчихсэн байхгүй. Би тэгээд уйлаад аав дээр очиход аав нөгөө нэг хоёлоо нутаг явнаа нутагт барай гэдэг юм байд ингээд. Тэгээд итгээгүй байхгүй би.
Тэгэл эмч хугарцсан гэлцсэн биз дээ. Та яагаад байгаа юм бэ гэд. Тэгээд тэр шөнөө зүүдлэхэд болохоор над дээр нэг өвөө ирчихсэн байхгүй. За. Тэгээд та миний хүү аавынхаа очгсон газар миний хүү очиод үзчих. Тэгээд босчих. Гэт намайг тухан дээр өмсөж явсан байхгүй. Тэгээд нэрээ бас ямар сонь зүзүүлж үгээд. Тэгээ би яг Увс аймгийн яг Улаангом суманд очиод нэг нийтдээ нэг 18-аас 20 өнөр барья гээд хөл дээр босч ирсэн. Тэгээд буцаж ирээ зураг авах зүг зүгээр. Тэгээд тэр ах намайг хэлчихсэн байхгүй. За миний дууд 5 хоногийн дараанаас эхлэх биеэр чинь нэг хатиг тоорно шүү. За тэрийг л давчих гэв. Би итгээгүй. Юугээл байжсэн чинь ингээл гинт биеэр юм туурах үдэл гэж юм бодсон шүү дээ. Тэгээ яг араасаа залгуулад над дэрийг 10 лайтг гарчихсан. За. Тэгээд тэр үед ингээд бүр ингээд дийлдэхэ байгаад ирж хат манай аавын дүүгээ түн намайг ийм арх шившдэг шидтэй хүн байдаг. Тэрэн дээр ойл очие гэдэг. Тэгээд тэр хүн дээр очиод над руу ингээд арх ингээд аманд ээж байгаа цацаад тэгснэ ингээд миний ингээд дүүг хавдаг мандаг ийм хүн байд юм байна. Арх цацлаа гэд ингээд тэр хүн хэлгнэх ахыгаа уучлаарай гэдэгсэн юм. Тэгээд би итгэхгүй шүү дээ. Энэ ах одоо юу ярьчих вэ? Буруу зураг ярьчудаа энэ халамцсан байсан юм даа гэж бодсон шүү дээ. Тэгээд буцаж яг нутагтаа очиод буцаж ирснээс хойш миний зүүд бүр амар чангарсан. Нутагтаа очсноос хойш аахгүй лан ун. Тэгээд зүүд тодорхойлс гадна харах юм амар ихсэн. Мэдрэмж ихсэн. Тэгээ би шүн явах юм бол заавал миний араас нэрээр дууддаг. Мөн хэрднэ. Тэгээ миний бүр хочоор дуудаж байгаа байхгүй. Хинч мэдэхгүй ч тэр чинь. Хочоор дуудах. Тэгээ эргээд хардаг ч юм уу. Уул нэргэж харж болдог гэдэг чинь. Тэгээ би ч өөрөө хүүхдээс юм чи. Тэгээд хаа хэн байсан юм бол хэн ч явахгүй дунд дотор. За тэгээд нилээ явсан юм аа. Тэр чинь яалчгүй ингээд би нэг юм анги руу орж явахт зөрөөд нэг хүн гарах ч юм уу гэд мэдрэгдэг ч юм уу. Тэгээ яг миний зүүдэнд яг тэр нэг имээ орж исэн гэсэн шүү дээ. Тэр имээ яг намайг яг манай аав ээж хоёр ингээд хоёр тишээ болох үед яг тэр имээ орж ирж исэн байхгүй. Тэгээд би энэ эцгийг чинь хаална гэд. За. Чи өөрөө нүдэрээ харна. За. Гэд намайг яг тэр зүүдэнд хашаанаас хөөгө гаргаж ирсэн байхгүй. За. Зүүдэнд ч тийм. Тэгээд тэрний дараахан яг би нөгөө нэг багш гэж хэлж байгаа хүнийгаа олж очиж ирсэн. Тэгээд намайг ийм тэнгэртэй хүн байна, ийм юутай, удмын ийм сахиустай хүн байна. Чи ингээ босох хэвээр үйл хэрэгтэй хүн байна гэд. Тэгээд арайчгүй л үдээ итгэхгүй. За боли. Өстой чадахгүй. Би энэ зүйлээр оролдохгүй. Би итгэдэггүй. Би өөрөө амьдралаар юмар ингээд яваад намайг тэр ингээд буусан байсан манай багшийн маань тэнгэр за чи зүүдээ манаараа гэж хэлсэн юм. Тэгээд тэрнээс хоошоо би тэр өөдөр очиж байхад нэг ч өдөр алгасахгүй зүүдэлсэн тэр өвөг. Багшигаа байнга. Шүн болгон багшигаа зүүдлэн, шүн болгон өвөөгөө зүүдлэн. Шүн болгон тэр очдөг байсан тэр өвөөгөө зүүдлээд байдаг. Тэгээ бүр ингээд бүр ихэл дагуул болов. Тэгээд хамгийн анх очижхад яг намайг ингээд итгэл төрхөөс хэлжсэн зүйл нь болохоор гээд чи зүүдээ маань чи зүүдэндээ тэнгэртэй өнийг болж харна гэсэн юм. Тэгээ би шүн ингээд нэг юм тойл харчаа суугаацсан. Өөрийгөө хараад. Тэгээд сэрээд шүн бодчоод аюу зүтэлж байгаа. Буцаад унтсан чинь шүн өөрийгөө араас нь дагаа яваад байт. Тэгээ хүн бодно сте. Маргааш нь очиод тэгээд нүг багшийнхаа онгодоос асуусан чинь тэгээд юу ойлгов гэд. Юу ойлгох уу? Тэгээд би юм болов гэдэг чинь тэгээ яагаа гэд. Тэр за стоо чадахгүй боли би стоо худлаа өвөө гэд. Тэгээ өвөөгөр загнуулаад ингээд шалдаа бод юм байгаа зү. Нөгөө нэг үгүй гэсэн чинь. Тэгээд өвөө намайг за миний хүү чи ингээд эцгийгээ дагаад үз. Өөрийгөө мэдэр хөвөл тэгээ хараарай гэдэгчсэн. Тэгээд за гэд. Тэгээд тэндээс эхлээд миний явган болоо эхэлж байгаа. Тэгээ явган болоо эхлэхээс яг нэг 2-3 жилийн манай аав ээж хоёр тусдаа салсан юм. Тэгээд би явган болж хад аавдаа хэлээг байхгүй. Тэгээ би явган бөөлөөд 3 жил болсныхаа хараас яг тэнгэрээ залах чанарт гарахынхаа өмнө аавд хэлчихсэн байхгүй. Тэгээд тэр үед ингээд аав туслал байгаа шүү дээ. Тэгээ яг тэр нөгөө нэг явган бөөлөөд нэг 2 жил хагас болсон байсан баха 2 жил болсон ч илүү. Тэр үед яг манай аав нэг удаа ирээд явж ирсэн байхгүй. Тэр үед би ялч нөгөө нэг жоохон ч байсан, омоглон байсан. Нилээ аавгаа гомдоогод явуулсан байхгүй. Тэгээд аавыг амар гомдоож явуулаад би өөрөө харамсаад шүн унтчих нөгөө имээ дахиад орж ирсэн байхгүй зүгтэнд. За нөгөө нэг аав чинь миний энэ босхыг даваад байна гэдэг. Одоо би энийг чинь ингээд аллаа. Гомдлгүй үсттэй гэж яг манай аавыг хоол оноос нь чирээд хашуур авч орж ирсэн зүгтэнд. Би тэгээд уйлаад хашаагаа самардаад аавгаа авчдаг өнгөрсөн байхгүй. Тэгээд тоогоо өнгөрцөн би. Тэгээд явган бөөлөнөр би ингээд
Одоо энэ бас айгүй хүмүүст айгүй сонио. Одоо за энийг бид яг ингээд яг дараа нэрэн заяа. Пөө өстө кино. Тий. Яа, зааж байгаа. За тэгээд би чинь өөрөө ингээд явган болоод аавыгаа ингээд гомдоогоо явуулсан шүү дээ. Яг би тэр үед жоохон бие барьсан бол ингээд тогтоочих байсан болоо да гэж өөрийгөө дараа нь амар зүгтдэг байхгүй. Тэгээ яг залуу хүмүүс яалч нэг юм дэврүү нас байд юм шиг байна. Тэгээд яваад би ингээд онготоо авах гэж байгаа аваа гэсэн чинь манай болонгод намайг за миний хүүж архичин болох юм. Тэ? Бөө гэдэг чинь архичин байдаг юм аа. Хараал идэх хүн байд юм аа. Муу хүн чи яах гээд байгаа юм бэ? Гадаад руу сургууль руу явал та гэдэг. Би тэр үед яг Япон руу сурах гав. Тэгээд яах вэ гэж явж ирсэн байхгүй. Тэгээд яг Япон руу явлаа гэд ингээд бодоод шүн унтсан чинь нэг имээ ирсэн. За чи Япон руу ирэх юм бол би чаанг алан да гэж зүгдэн дөрөв. Оо ямар хөлнөөс татаад. Тэгээд өөдрөө очиж асуусан чинь за миний хүүгийн тэнгэр нь хариг хөрөмлөө явуулах хүсэлгүй байна гэсэн юм. Очвол ийм л юм бол. Тэгээ би аав тэрийг хэлээд аваа гэд гадагшаа би сургууль руу явах юм бол тэгнэ гэдэг штеп гэсэн чинь. За чи өстө мунхурцсан байна. Наад багш гэдэг байгаа хүн чинь цагдаад ирж байна. Одоо л арга хэмжээ авна гэд. Тэгээ би чинь бас нөгөө нэг ингээд хоёр хүний оронд хагаралтай үсгэж нэг айж байгаа шүү дээ. Болохгүй шүү дээ би ингээд. Би өөрөө буруу ярьж гад тэр хүнийг ойлгуулаагүй гэж болох байхгүй. Тэгээд аргалаад өнгөрөхдөө би аваачиж аавда хатуу гэлээ гомдоцсон. Явуулчих. Тэгээд за яг онготоо авахаас яг нэг 20 хоногийн өмнө байхгүй. 20 хоногийн өмнө байж хат яг манай аавын дүү над руу залгаад за ахын дүү аамс ихэнд чи ирж уулзах юм уу? Одоо ирэхгүй бол амжихгүй. Маргааш нар харах уугүй ах мэдэхгүй гэсэн юм. Тэгэл би багийнхаа найз руу яриад шууд сэхэр очоод аавтайгаа уулзаал. Яг манай аав очоод яг нөгөө нэг илгэн нэлэм удцсан. Тэгээд юм ярьчихдаг болчихсон. Тэгээд би аавынхаа хажууд нилээ хэмээрээд за инглээ тэглээ аав ийм үтсэн туулсан инглээ гэдэг аав тэгээд зүгээр нулимсан л гож явдсан. Тэгээд би яг гимлгээс гараал яг гараатгад цугаал амар уйлал гэрлөө шууд тэгэл найзтайгаа зүг явсан. Тэгээ гэрийнхаа гадаа очиж орохгүй нэлээ утсан. Тэгээд нэлээ уйлцсан. Надаас олчлоо гэд. Тэгээ би одоо энэ буудаг өвгөнөрөөсөө гуйж исэн. За өвөө та яг үнэхээр байдсан бол би сая аавтайгаа сэхэнд байхад ингээд би ингээд ярилцсан тэр зүйлийг надад харуулчих. Тэгвэл би итгэлээ. Би хүч орлоо гэж хэлсэн байхгүй. Тэгээ шөн зүудэлсэн чи би ингээд сэхэнд өөрөө хөвтөж байгаа байхгүй. За имлэгт дүүд гэд. Тэгээд ингээд байж исэн чи би өөрөө гаднаас орж ирж байгаа. Тэгээ би ингээд бодож байгаа байхгүй. Юу болчихгүй? Оронд нь оруулсан. Тийм би аавын хооронд орсон байгаа байхгүй. Тэгээ яг би ингээд өөрөө зогсоод ингээд юм ярьж байгаа. Тэгээд аав ботал дотроо хариулж байгааг би өөрөө сонссон байхгүй. Тэгээд бүх хариултаа би хатаагүй хэлсэн бодож исэн бэлээ. Тэрийг би маргааш мэдээд өглөөн босоод би бүр асарт л байсан байхгүй. Тэгээд за манай аав ингээд ойлгож байгаа юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгээд манай бодол дотроо миний хүү мундаг буулаар гэсэн байхгүй. Он хараад ирсэн шүү дээ. Тэгж хэлчихсэн байхгүй. Тэгээд би бүр амар хүч аваад за би чаднаа. Би өөрөө ингээд дутуу байх ямрыг мэднэ. Тэ юмгүй байх ямрыг мэднэ. Хоос онох ямрыг мэднэ. Өвчнөц би ямрыг мэднэ. Тийм болохоор би ийм хүмүүс тусалж чадна. Тусалчвал би яг ингэж амьдрсандаа харамсахгүй мэн гэдэг итгэлийг авсан байхгүй. Тэгээд яг манай аавыг гарах болоод тэгээд тэр чинь нөгөө онготоо буулгахаас өмнө бас нөгөө нэг оршуулгын газар ч юм очиж болдгоо цээр байдаг байхгүй. За сахидаг гэсэн үг. 20 хоногийн өмнө байсан. Тийм. Одоо жишээ нь ихэд би онготоо залхаас нэг тэдэн сар заагаад цагаан болны цээр ирдэг. За тэгээ мэдээд сарахад өртөж болохгүй. Өргөөндөө хонох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэрний нэг нь болохоор хүн тавьдаг газар очиж болдгоо гэдэг байхгүй. Тэгээ багшаасаа сонссон юм. Тэгээ би багш дээр очиод хэлж ирсэн байхгүй. Багшаа анаавд болцсон. Би аавгаа гаргаж болох уу? Газарлан би явж болох юм уу? Би хүн штэй гэдгсэн чинь манай багш наагаар амар загнасан байхгүй. Тэнийг юм уу? Юу асуугаад байгаа юм бэ? Шууд яваач. Юун цээр? Одоо яв гэд. Тэгээ чи өөрөө зүгээр үгээд. Тэгээ манай багш надад хэлсэн байхгүй. Тэгээ би зүгээр гэл. Тэгээ чи чанартаа гарчдаг. Чадна. Тэгээ би аавынхаа газар дээр очиод аавыгаа хөдөөлүүлээ. Тэр чинь онготоо авахаас нэг 20 тонн юм шүү дээ. Тэгээ аавыгаа хөдөөлүүлчихэд яг буцаж гэртээ ирээд яг цагаалгаа гэж манай аавын найзууд хүмүүс ирсэн. Тэгээд тэр үед ингээд аавыг би гондоож явуулсан шүү дээ. Тэр үед аав намайг ярьж ирсэн юм. Би тэнд бодож ирсэн бүр тэнгэр газар байхгүй. Намайг найзтай бүр амар өөрөөр ирсэн. Миний хүү 2 их хүүхэдтэй болсон. Тэгээ сайн мундаг бүү болсон. Одоо сайн явж байгаа. Тэгсэн гэ. Чадaltaй хүн болсон.
Тэгээ би тэр юм яг ажил явдал дээр сонсч асгарт л байлжсан байхгүй. Нэрнгээсээ л юм биш үү? Манаа хэлсэн юм биш үү? Тэгээ би ч өөрөө тэр хүүхэд байсан. Гэтэ манаа тэгж нэг хүмүүст өнгөрсөн гэх юм уу. Тэр юмыг сонсоод би бас болоогүй юм байна да гэдэг ч юм уу ингээд баг-багаар л нөгөө ухаан сууж гал моментууд яваад байгаа байхгүй. Тэгэл яг ажил явдал дээр би яг уйлал орлоо орж унтаал тэгэл яг ажил явдлаа хийдгэрээгээл дуусаал цагаалгаа болол айгүй гоё болсон ажил явдал. Тэгээд дуусаад 20 хоногийн дараа онготой авсан. Чанарын одон боллоо. Тэнгэрээ залсан. За тэгээд энэ үртлэх ингээд явган бөөлөнөөс онготой авах хүртэл хугацаа байна шүү дээ. За тэгээд явган бөөлөнийхөө үед за тэр мэдэрч болох юмыг би бүр тултал мэдэрсэн. За Амар мэдэрсэн байхгүй. Яагаад гэх юм бол би өөрөө ингээд итгэдэггүй юм байхгүй юу? Итгэдэггүй байсан хүн. Тэ? Тэгээд ингээд анх ингээд манай багш намайг ингээд хажуудаа дуудаад за хиц дэлтэн. Тэ? Хицний хөг чимээ гэж юм байд юм аа. За чи ингээд нүдэн гэдэгсэн байхгүй юу? За чи нэг нүдэндээ нэг юм морь байна гэж сүлгээд. За гэд. За одоо нам орчин гэж янцааж ингээд. За гэд. Бороо орж ингээд. Ааха гэж би хараад байгаа шүү дээ. Тэгээ байж байгаа л за одоо нүдэнэ гэд. Ямар морь байсан гэд. Ордс мөр гэсэн. А яг ингэж толтдгийг. Гэл. Тэнгууд ийм байт юм уу гэдгсэн чинь ерөнхийдөө чи ингээд махан бие гэд хойш нь тавиад сүнсэн бие мэдрэх энэ зүйл чинь өөрөө толтоо. Толтоо гэж байгаа сүнсэн биеэрээ харахыг хэлж байгаа гэж байгаа. Тэгээд хүү ямар сони юм бэ гэд. Тэгээд манай багш яг тэр үе чинь нутгийн үлээ бөөлж ирсэн. Нутгийн үл рүү нут руугаа явах гээд бөөлцсөн. Тэгээ би ингээд нүдэн ханаал нилээ марсан юм аа. Харагдаал байгаа байхгүй шүү. Араасаа юур гайхаад байгаа шүү. Хөө ингэж харагддаг юм бах та гэл. Хөөх гэл. Харж байгаа л дуусаал өөртөө эргэлзэн шүү чи. За хэвчээ баахан бодлоо марцсан да гэл. Яа манай багш зүгээр саан заавалдгүй хэл. Тэгээ хийсэн чинь яг таг таарсан байхгүй. Бид хоёр ярилцаагүй шүү багштайгаа би. Гэтэ яг харсан юм яг байхгүй. Одоо тэр хөөх ингэ арчт юм бах та гэл. Тэгэл надад зүүд нөрөө яаж тайлахыг манай багш эхнээс нь заасан. Тэгээ би зүүдээ ингээд зүүдлээд ийм утгатай даа гэж тайлангууд яг болоодсон. Одоо дараагийн итгэх юм орж ирж байна. Өөх. за нөгөө зүүдээр дамжиж мэдрэмж нь орж ирээд тийм. За тэрний дараа манай одоо буудаг тэнгэр манай өвөө, манай аавын ааваар манай өвөөгөр орж ирдэг байхгүй. Би өөдөр өссөн. за Тэгээ манай өвөө зүүдэнд орж ирээ миний тухайг үнэрлээд миний хүү зүүдээ маань гарчин байгаа модон ирэх чинь чамайг хамгаална. 3 дахь нь би санддаг байхгүй. 3 юм хэлсэн байхгүй. Тэгээд зүүдээ манах хэрэгтэй байна. За гэд. За ойлголоо өвгөл. Тэгээ яг тэрнээс хойш би зүүдээ ингээд дандаа ингээд бичиж авдаг ч юм уу эсвэл мартахгүй тулд хүнд хэлдэг нөгөө юм аа. Хэлсэн байхгүй. Тэгээ бүх зүүдүүдээ би дараа нь ингээд нөгөө багшийнхаа тэнгэр өөдөө хэлжсэн. Тэгээд надаа ингээд эхнээс нь ингээд бүх зүүдүүдийг тайлж өгд. Яг миний амьдралд бүгд болцсон байгаа байхгүй. Тэгээ би ингээд амаа ирж байгаа шүү дээ. Би зүүдээ тайлаа сурцсан байсан бол би тэр юмуудыг ингээд аргалж гарсан юм биш үү? Ингээд бүгд болцсон шүү дээ гэж байгаа. Тэгээд тэрний дараа яг манай яг буудаг тэр өвөө маань яг аавын дүрээр орж ирээд за одоо минийхөө эцэг нь чамайг юм мэдрүүлнэ, чамд харуулна. Чи өөрөө биеэрээ мэдрээрэй гэд. Тэгээ явцсан байхгүй. за Ямар сон юу гэж байгаа юм бол гэд. Тэгээд маргааш нь болвоо. Тэгээ манай багш хицээд илцээ. Тэгэл хоёр ч халууд үгээл ам халууд үгээл зүрх болиглаал. Тэгээ яг хиц дэлж чад би яг цаана яг ингэ морь янцгаа давхиж байгаа юм анх удаа сонссон. Гин гол орж ирж байгаа юм. Гэл би ч өөрөө бүр ингээл чичирч байгаа ч айгаад. Тэгэл яг тэр морь ингээл түргүүн давхиж байгаа чимээ орж ирэл хицээ чимээ орж. Би өөрөө нүдэн нээсч тэр байхгүй болцсон. Гэл яаж ч усаа ял. эндээ мэдрээд энэ тийм. Биэндээ би мэдрээд байгаа. Тэгээ би багштай хэлээд багшаа би сая ийм сонсон та сонсно гэж. Үгүй чи сонсож гин үгүй. Тэг би сая сонссон байхгүй. Гэл тэгж байгаа штеп. Тэгээд дараа нь байж байгаа дахиад хэлж байгаа байхгүй. Гин гоч нь тодорхойл орж ирж байна. Гэл. Тэгэл яг ингээл бүр нөгөө чимээ чи ингэж орж ирж байгаа бол яг нөгөө ингээд нэг юм зурагт би асааж байгаа юм шиг яг юм харж эхэлж байгаа байхгүй. Амар тод. за Тэгээд тэрний дараа яг манай багш гэд хүм маань яг нэг юм өөд болсон нэг хүний сүнсийг тэнгэрт нь хөөрөх үйл хийсэн. за Тэгээд тэр үйлэн дээр би анх удаа ч нэг өөд болсон сүнстэй ярилцж үзсэн байхгүй. Тэгээд ярилцж үзэж яхад болохоор би яг хицний дэлдэнээр нь яг сонсоо сууж хат тэр хүн надаа яг ингээд миний чихэн дээр ирээд өөрийнхөө төрсөн онсаар өөд болсон онсаар
сүйд өөдлөхдөө ямар байсан, би юу хийж исэн, тэр миний ач шүү гэд тэр охин руу заагаад бүх юм альж явсан байхгүй. Би өөрөө сонссон шүү дээ. Цээжилж байгаа шүү. Тэгээд заа байцэн чинь айгүй олон ирсэн байна да. Би одоо ингээд хилээд худлаа авах юм бол онгонд орондоо гэд. Бас айцсаагаад шүү дээ. Нэг өвчтэй юм яриад байна. Тий, за энэ нэг ингээд. Тэгээ багш намайг зүгээр хил гэд хийсэн чи яг он сард харсан байхгүй. Тэгээд дараагийн итгэх юм орж ирж байгаа. Хүүх гэл. Тэгээд манай яг тэр манай багшийн гадаас ингээд тэнгэр залсан хүүхдүүд байсан. Тэгээд би тэднээсээ суралцсан шүү дээ. Тэгээд тэр болгоны хицний дэлтэн дээр би очиход яг тухайн яг тэр онготынх нь хицний чимээ болгон өөр идэг зэ. Бүгд өөр. Нэг одоо тэнгэрийн хицний чимээ сонсоход морин хурд татдаг чимээ сонсогддог ч юм. За. Нэг хицэн дээр очиод ингээд гэхэд нэг ингээд морь янцаах чимээ сонсогддог. Нэг хицэн дээр очиод ингээд салхи. Тэгээ яг онгот нь ирж байгаа чимээ ингээд айхлаад орж ирнэ. Хажуугаар ингээд амар сонсдог гэсэн юм. Би тэгэл би бүр ингээд за нөгөө нэг бөөмөө гэдэг хүн болцсон юм байна уу? Тэ? Одоо үзэж хараад би явчих юм байна гэдэг. Тэ болчлаа гэдэг. Тэ өнгөрөн штэ нөгөө тэнэг чинь бас нөгөө арахуул эсвэл яахгүй. Тэгээд өнгөрөөд хэвээ үздэг хардаг мардаг болол би чинь хэвээ аархаал хэвээ амар зүудэлт мүдэлт гэдэг өнгөрсөн. Тэгээд зүудлэл ийм тийм гэл яасан чинь нэг шиг манай өвөө орж ирж байна. Буудаг өвөө. Тэр би буудаг өвөө мэдэхгүй шүү дээ. Тэгээд нэг өвөө орж ирлээ. Чи тийм сайн гэж хард юм уу, үзд юм уу, толд юм уу гэдэг чи. Би тэгс чи өвөө танихгүй. Өөстө би өстө лагчтэй та юу гэж бодоод байгаа намайг гэл. Тэгээ хоёулаа тулалдах уу гэдэг л. Нөгөө тгий гэж зүүдэндээ. Тэгээд тулалдахаар болж байгаа зүүдэндээ. Би тэгэл яг нөгөө ингээл хичээгээл яг нөгөө нэг толдос нөгөө хардаг шиг харахгүй жижигхэн бамбаа гарч ирж байгаа байхгүй. Тэгээ нэг жижигхэн модуут гарч ирж байгаа. За. Тэгсэн чинь манай өвөө олонгууд тэнд ингээд хөх луу болоод тэгээд ингээд газар эргээд ус усоод ингээд гаригууд ойрцсон байхгүй. Тэгээд галаар түргээд газар руу ингээд түргээд гал нь над руу ирэнгүүт би айж зугатаад. Тэгээ би ингээд хүчилж байгаад нэг өгтө олонгуудаа газар доогоор орж нуугч байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь өвөө луу болцсон гэж яхта мэлмиг чи хаалаа гэдэгсэн байхгүй. Тэгээ маргааш юу ч харах байсан. Юу ч мэдрэхгүй, юу ч сонсохгүй. За нөгөө багш дээрээ очиод ингээд дийлдэхэд нөгөө сонсдог хүн ч байхгүй. Юу ч харахгүй юм чинь. Тэгээ би багштай зүүдээ хэлээд багшаа би ингэсэн чи ингэчлээ гэдэгс чинь ингээд онгоч нь өөрөө ингээд мэлмиг чинь татцсан байна. Одоо чи юм харах хэцүүтэй гэдэг. Өөрөө ингээд дахиж ингэж хүн шиг байж ингэж тэ даруй төлөв зангаа гаргаж ижил надад онгоч чинь буцааш нээндэ гэдэгс аахгүй. Хашраал тавьсан. Хашраагаа тавьсан аахгүй. Тэгээ яг тэр үедээ залгуулаад хашраас үедээ залгуулаад яг анх тэнгэрээ авчихсан. Тэгээд тэнгэрээ буулгаад гэд онготоо буулгаад авлаа. Тэгээ яг тухайн үедээ яг өмнөх 4 өдөр нь нойргүй өөрөө ихэнх юмудаа хийж мэй гэдэг. Тэгээд нэлээд ядралтай байсан. Тэгээд ямар ч сан тэнгэрээ залаад буулгаад тэгээд яг энэ нөгөө бөөгийн ёсонд анх тэнгэрээ буулгасан бол нөгөө нэг цээрийн дэг ёс сахдаг нөгөө тэдэн одон зааж нөгөө тэнгэрээ нар мантахаас эхлээд бүрий болтол буулгадаг ёс байдаг байхгүй. Одоо миний халах одоо болсон яг энэ халах ёс нь манай багшийн зааснаар. За тэгээд манайх ч яг нөгөө 70 давхрын эсрэг талд баяуушинд байдаг гэсэн байхгүй. Тэнд чинь би чинь бүр харж утсан бүр амар их байхгүй. За тэгээд нөгөө тэнгэртэйг очиж байгаа шүү дээ би чинь. Хуйгалцсан, хицээ авцсан, бардаг манжихтайгаа тий. Өнгөрж байгаа юм чинь. Одоо өстой би дийлдэхгүй. Одоо энэ сүнснүүдийн тараагаад өгөндөө гэл. Яг л нөгөө залуу хүний бодлоор очиад өнгөрөөл аархаал. Яг ихний өдөр бүрий болж байгаа байхгүй. За. Хиц дэлцэн чинь яг хашаан гадаа намайг хүн дуудсан юм ихтэн. Би тэгэхээр энэ хажуу айлын хүмүүс юм дуудаад байгаа юм гэж цог. Тэгэл байцсан чи яг хицээ дэлтэл яг байж исэн чи яг ингээл нөгөө эмхтэн хаалгаар орж ирж. Тэр үед манай дүү түшээд гэсэн юм. Тэгээд тэр манай хашаанд өөр хин ч өгөөгүй. Тэгээ би бүр гайхсан мөгөөдсөн. За энэ юу болчих вэ? Яач вэ гэд. Тэгээ байж исэн чинь дахиад яг хицээ дэлтэй байж яг минь чихэн дээр ирээд. Тэнгэрээ буулгаа болооч гэл амар өрөлцөв. За. Тэгээ би чи хицээ тойроо шидэл нөгөө майхвчдаг хойшоо унаал нүгрээ дараал уйлаас утсан. Тэг чи маа дүү байдгүй. Нөгөө нэг ах чи мэдрэл муутай юм ингээд хицээ шидэг хүн айлгаад нэг гараа явцсан юм чи. Тэгээ яг амар сонсч мэдрээд л тэгээ яг энэ болгон дээр яг нөгөө нэг хүний яг нөгөө аарах уу өнгөрөө дарагдаал гэдэг юм бэл. Тэгээд яг тэр нөгөө онготоо авахаас ч өмнө яг би тэр нөгөө баяушныхаа тэр хашаад тэр нөгөө одоо нэг сүнсэн даруулах гэдэг шүү дээ. За. Тэр зүйлийг чигстэйг утгаар нь мэдэрчсэн. За. За ерөөсөө саяны ярьсан юм дундаас ч мандчин бол ямар ч байсан яг хоёр ал асуулт байна. За бөө яаж боссын тэр бол маш ойлгомжтойгоор ярьж өглөө.
Зүгээр сонирхол татж байна. Сүнс чөтгөртэй холбоотой юм бол хоёлаа угаасаа тэгж байгаа ярина. Сайхан ухаад асуучна. Тэр нөгөө хит сэнгэрэг ингээд дэлдэж байхад аваа сонсогддог гэсэн шүү дээ. Тэр бүр амар сонирхол татж чинь тэр юуг тайлбарлсан бэ? Одоо тэр сүнс өвгдөөс тухайн хүний бэрүү орж ирж явах явцын чимээ гэсэн үг үү? Яг зөв. Яа. Одоо морьтой, салхитай тий. Янз бүрийн юм байдаг. За тэгээд яг энэ дээрээс одоо яг би яг чам нэг юм хэлвэл айгүй тодорхойлсон заяа. За. За хоёлоо одоо ингэ бодъё. Одоо яг энэ цаг үед яг одоо хин хүн нуугаад явах тий. Бөөнөр айгүй хагаралдаантай байдаг байхгүй. За. Шашин биш тий. Миний тэнгэр хүчтэй, чиний тэнгэр сул. Би ингээд тэнгэрийн хүн, чи газрын хүн гэдэг чинь өрсөлдөөн айгүй ихтэй гэсэн үг. За. Бөөнөр нэгдэхэд айгүй хэцүү гэсэн үг байхгүй. Нэгдэж чаддгүй. Ингээд хагаралдаантай айгүй байдаг. За тэгээд бас энийг одоо мэддэггүй хүн бол шашин гэж ярих байхгүй. Тэ? Бөөгийн шашин гэж чи цаандаа яг мэдэхгүйсэн бол бөөгийн шашин л гэж хэлнэ шүү дээ. Тэгээ бийцэн тийм байсан байхгүй. Тэгэхээр эндээс яг ургуулад бүр ингээд өмнөхөөс нь хөөх юм бол одоо юу гэсэн үг? Шашин гэж байгаа нь болохоор нэг номтой, үүсэл түүхтэй. Тэрнээс авах зүйлтэй. Гэт тэр хүнийг ингээд гаргаж ирсэн түүхэн байдаг байхгүй. Улбаан байдаг. Баримталдаг ёс цээртэй, битсэн судартай гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр ингээд хүмүүс шашин хэрвээ гэх юм бол нэг зүйлийн ингээд итгэл үнэмшлэр юм гэсэн үг. За хүн ингээд амьдрахад ингээд яг энэ ингээд үхээс төрөх хүртэлх хугацаанд хүнд ингээд тийм итгэл үнэмшил хүч хэрэгтэй шүү дээ. Тэр зүйл ингээд алдагдаж ирэх үе шашин гэж зүйл гарсан болов уу гэж би боддог байхгүй. Тэр хүнд итгэх нэг зүйл хэрэгтэй шүү дээ. Хүч хэрэгтэй. Энд бурхан байгаа гэдэг зүйлийг тэр хүн бодохдоо амьдрах хүчийг аваад би бурхан дээр очино гэж бодох байхгүй. Тэнд бурхан байх үгүй ямар ч хамаагүй шүү дээ. Тэр хүн би хүний хөнөөчих юм бол тэ энэ би ингээд нүгэл үлдэх юм бол би тамд очих юм байна гэдэг бодол төрн тэ. Гэхдээ там байхгүй гэж болох байхгүй. Энэ шашны гол үзүүлэх гээд байгаа зүйл. За тэгэнгүүт бөө мөргөл тийм үү? Бөө мөргөл гэдэг бол энэ бол зан үйл. Маш ингэж олон жилийн хугацаанд энэ байгаль хүн хоёр амьдрал дээр дасан зохицох тэр ингээд олон ингээд зүйлүүдийг хараад байгаль дээр амьдрах хамгийн зөв ухаан энэ юм байна гэж гаргаж ирсэн. Тэр ухаан нь өв соёл. Өв соёл гэж байгаа нь өөрөө бөө гэсэн үг. За бөө гэдэг зүйл ингээд үг гэдэг яг хэдий дүүсэн бас яг тодорхойгүй. Гэхдээ яг миний яг бөө гэдэг зүйлийг ойлгох нь болохоор нөгөө буурал өвгдийн өв гэж явдаг. За. Буурал өвгдийн өв гэдэг нь болохоор эрт цаг үеийн маань өвгдийн одоо амаас ам дамжин үлдээсэн тэр соёл гэсэн үг. Өв соёл. Өв соёлыг бид нэр тээж гин. Тэгээд соёолуулж гаргах хэрэгтэй юм. Энэ өв соёл юм. Бид нар тэгдэв юм. За тэгэнгүүт энэ дээрээс одоо нэг зүйл гарч ирж байгаа байхгүй. За энэ өв соёлын хамгийн гол зүйл нь хүн яаж амьдрах тухай ухаан байгаа байхгүй. Энэ бөө мөргөлийн гол зүйл гэсэн үг. Байгаль дээр харшилтахгүй яаж амьдрах вэ тийм үү? Хүн юу идэж уух ёстой гэдгийг хүртэл энэ бөөгийн зан уланд заадаг эм тан тий барай дом засал гэдэг зүйлүүд байдаг байхгүй. Энэ яг ингээд нэг зүйл рүү хараад ингээд залбираад шүтдэг яг шашнаас бол яг тэс ондоо зүйл. За бүр эрт цаг үед гэвэл одоо яг манай монголчууд гингууд бөө гэл гадныхан нэгдэж штэ. Одоо чинь солонгосчууд гэхэд Монголд бөө харах гэж л ирж байгаа байхгүй. Над дээр их юм бол одоо бас Орос тийм хүмүүс ирж ирсэн. Хятад хүмүүс бас ирж ирсэн. Гэт Монгол бөө хүчтэй юм билээ штэ. Дэлхийн талыг эзэлж явсан Монгол бөө хүчтэй юм билээ гэл. Тэ? Монголчууд гэдэг ийм сүнслэг хүчтэй ард түмэн юм билээ гэд над дээр ирж ингээд манай тэнгэртэй уулзмаар наа гэд ирж ирсэн байхгүй. Тэнгууд би яг эндээс өөрөө ингээд бодонгууд одоо ингээд бөө мөргөл гэж байгаа нь ингэж хоёглж дилдэж ингэж тэ зан уул ингэж үлддэг байсан бол эрт цаг үед ийм хоёг ходрог байгаагүй. Зүгээр өөрөө мэдэрдэг байсан, харьцдаг. Холбогддог байсан гэсэн үг. Эрт цаг үеийн бөөнөр болохоор одоо тэр үеийн хүмүүсийг бөөхөд бас бөө гэж хэлж болох уу гэдгээс сайн мэдэхгүй байна. Гэхдээ бөө гэдгээр нь явчих хүмүүст ойлгомжтой. Тэнгууд тэр хүмүүс бол тэр өвөг дээц дээр очдог байсан байхгүй. Одоо чинь Чингис хааны хувьд гэх юм бол бурхан алдан ууланд тэдэн хоног бясалгал хийгээд би их тэнгэрийн үеийг сонсоод ирлээ гэд хэлдэг шүү дээ. Тэнгууд тэр тэнгэр улаач бас ингээ нэг чуулганы хуралдаанаар ингэж биеийн муудаж унаад босч ирэхдээ тэнгэр тэгж айлтлаа гэдэг шүү дээ. Одоо яг тэр зүйл. Тэгэхээр хуучин ингээд байсан энэ зүйл бол ингээд сүнслэг хүчээр өөртөө очиж болцдог байсан. Очдог байсан. Тэгээд хуучны яс тэр нөгөө монголчууд одоо нөгөө ээж нь ингээд хүүхдээ явахт нь ингээд сүү өргөдөг ёс шүү дээ. Энэ дээр хүртэл нэг юм байгаа заяа. Тэр
ээж сүүгээ өргөж явахдаа тэр сүүнээс гэж тэр хүүхдтэйгээ зам мөрийг толдож хардаг байсан. За өглөө нь бослоо. Миний хүүхд аян дайнд явах чинь тий. Хол замд явлаа. Сүүгээ өргөхдөө сүүнээсээ төлгөө хардаг. За миний хүү энэ дээр анхаар, энэ дээр анхаар, энэ газар усан тэгж хэлж байна. Энэ нутгийн эзэн тэгж шүү. Энийг миний хүү хараарай гэдэг тэр ёс. Амар нарийн учиртай тий. Тэгэхэд ийм жижиг юм нүртэл энэ өв соёлд орох байхгүй. Гэхдээ энэ одоо яг цаг хугацаанд энэ бөөг мөргөлд ороод байгаа байхгүй. Гэхдээ энэ хуучин зүгээр байсан л зүйл. Энгийн зүйл байхгүй. Хүн болго мэддэгс. Тэгээд манай монголчуудын хувьд гэх юм бол нэг зүйл нь одоо бусад одоо улсаас гэх юм уу ондооших нэг зүйл нь нэг юм тийм зүйл хэрэгтэй шүү дээ. Улс орон болгонд нэг тийм зүйл байгаа шүү дээ. Миний хувьд болонгоор хүндлэл гэдэг нэг том зүйл байгаа байхгүй. Монголчуудын хувьд хүндэл одоо чи миний найз би чамайг хүндэлж чинь тийм үү? Энэ миний ах, энэ газар шор амьтай би хүндлэх ёстой. Энэ дээд ингэ хүндэлдэг. Одоо тэгэхэд одоо хуучны тэр монголчуудын аян дайн хүртэл гадны тэр улс оронд очиод шашныг хизээж үүсгэж байгаа байхгүй. Хүмүүсийг хизээж арсангуур ялгаруулж байгаа байхгүй. Энэ хүндлэл байгааз. Энэ хүндлэл. Тэгэхэд одоо хоёлоо бөөг нэг энгийн үгээр бодъё. За энд ингээд хоёлоо гадаа гараад нэг 5 хүн дуудаад тэр 5 хүнийг 5 төвд гадсаа гэж хэл. Тэгэхэд тэр хүмүүс өөр өөрсдийн арга барилаараа тэр 5 галыг асаан зү. Бүгд ондоо асаан шүү дээ. Гэхдээ яаж юм? Нэг л гал асаж байгаа шүү дээ. Адилхан гал зү. Тэнгууд энэ зүйл واخгүй. Үйлддэг арга барил нь ондоо гэхдээ хийдэг зүйл нэг. Тэнгууд одоо яг энэ бөөнөр хагаралтаад байгаа хамгийн том зүйл болохоор галаа яаж асаасан аргуудаа минийх зөв гэдэг байгаа байхгүй. Энэ энгийн үгээр хэлвэ шүү дээ. Би ингээд модоор ингээд хуулж агаад чүдэн зурц асаасан минийх зөв. Би энэ зожиолкоор асаасан миний зөв шүү дээ. Би энд ингээд газар асаасан миний зөв байхгүй гэдэг энэ зүйл дээр хагаралтаад байна гэж би харддаг. Түүнээс биш яг үндэ бол энэ нэг хийж байгаа зүйл нь бол тэр эрт үед байсан тэр өв соёл гэж зүйлийг л авч явж байгаа нэг зүйл. Тэгэхэд бөөгийн энэ зан үлийн хувьд бол бас яг адилхан хамгийн гол барьдаг зүйл бол хүндлэл. За би ингээд 8 жил энэ үйл хэрэгээр явсан байж болно гэхдээ би энэс надаас илүү мэдсэн байх боломжтой байхгүй. Би чамаас үг сонсохдоо би чамд хүндлэх хэрэгтэй гэсэн үг. Би энэ олон жил бөөсөн би чамаас хүчтэй тий. Би чиний үгийг сонсохгүй би угаас амьдралыг мэдсэн шүү дээ. Чиний зам мөр ийм байх юм бол энэ бол тэнэг байхгүй. Хүндлэл байх хэрэгтэй гэсэн үг. Яг одоо тэргээр нэг юм хязгаарлагдаж байна те бас тэр хүн цаашаа явах чадвар хаачлаа шүү дээ. Тийм. Тэнгууд одоо яг тэр хүний хувьд бол яг улаач хүн гэдэг монгол хүний яг тэр ондоошлол гэдэг зүйл хүндлэл гэдэг зүйл нь өөрөө миний хувьд хүндлэл гэдэг зүйл өөрөө гал байхгүй. Хастаг гал. Тэр галанд хог буртаг хийсэн ч тэр гал ингээд хогийг нэг хэсэг ингэж хараар асаасан ч дахиад дүрэлцдэг үстэй. Энэ нэг нөгөө нэг улаачийн бодол байхгүй. Улаачийн бодол гал байна тийм үү? Тэр улаачийн бодол хар сэвтэй бодол орж ирлээ. Тэр хүн хэсэг бодсон чинь тэр бодлыг байхгүй болгоод дахиад дүрлцэх хэрэгтэй байхгүй. Тийм үү? За тэр улаач хүн өөрийнхөө биеэр амбицлах тий гэж хөөрөх тэр үедээ гал гэж оч гэж цацар нүстэй. Тэр үедээ хүмүүсийг түлж гимтэх байхгүй. Болохгүй. Тэр өөрийгөө ингэж барьж явах нь шүү дээ. Гэхдээ хит даруухан байна гэд унтарч бас болохгүй. Яг барих хэрэгтэй гэсэн үг. Хаана асах ёстойгоо мэдэх хэрэгтэй. За удамд нэг улаач байна гэдэг үү. Тэр улаач хүн тэр удмын гал байхгүй. Тэр удмын хүмүүс хаашаа явах ёстой тий. Юун дээр алдаад байгааг тэр хүн галаараа ингэж гэрэлтүүлж харуулж явах ёстой тэр хүн гэсэн үг байхгүй. Бамбар барьж байгаа тэр хүн л гэсэн үг. Тэнгуут одоо яг энэ манай Монголын яг энэ хувь толонгууд миний хувьд болохоор бүх хүн сүнслэг чадал байдаг. Бүх хүн 6 дахь мэдрэхүй байгаа. Одоо ингээд бодоход одоо жишээ нь ингээд ээж хүн хүртэл ингээд миний хүн нэг тэгж ин даа гэд нэг бодчихдээ шүү дээ. Яг л үйдэж шүү дээ. Яг л. За жишээ нь газар ороосох за энэ газарч нэг л ийгүүл яац гэнэ яг л үйдэж шүү дээ. Яг энэ зүйл. Хүн болгонд ингээд сүнслэг юу байдаг. Мэдрэх тэр чадвар нь байгаа гэсэн үг. Тэгээ хүн хүнийг аягүй сайн мэдэрдэг тийм яг энэ зүйл байхгүй гэсэн үг. Энэ сүнслэг чадвар байхгүй. Янгууд нөгөө энэ зүйлийг илүү сэрээгээд байгаа нөгөө цээрдэг яс. Цээрдэг ёсоо сахихгүй болгоод энэ зүйл алдагддаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл алдагддаг гэхээр ямар ч сайн улаач байсан цээрээ барихгүй бол бас унж болох нэ тийм. Яг тэр зүйл байхгүй. Тэгэхээр энэ галыг хоёлаа ингээд асаацсан гал заяа. Энэ бит хоёрын гал, хоёлаа энэ бөөгийн гал асаацсан гэсэн үг. Хоёлаа ингээд галандаа модоо нэмээд байж байгаа. Тэгэхэд хоёулаа энэ галаа мартаад явчих юм бол энэ гал яах вэ? Унтран. Тэгэхээр энэ бөөхөн бас өөрийн хийх ёстой тэр нөгөө барих ёстой гол юмаа барьчихдаггүй бол ямар ч мундаг улаач байсан нэг өдөр унана. Яг энэ зүйл гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ манай энэ яг энэ Монгол гэдэг энэ хүмүүсийн хувьд толонгууд яг бөөнрийн хувьд яг хагаралтаад байгаа гол зүйл нь тэр юм болов уу гэж би боддог.
Хүмүүсийн амар сонирм байгаа шүү дээ. Гэл битүү бөөнөрөөд яагаад ингэж нэгддэг юм те? Яагаад ингэ яадаг юм гээд. Тэнгуут бас нэгдэж чадахгүй байгаа юм. Гал болгон ондоо асдаг учраас энэ дундаас бас яг ийгээд барих түүх айгүй хэцүү байхгүй. Одоо миний найзын өвөг дээдсэн хийдэг үйл нэг ондоо. Манай өвөөгийн хийдэг үйл нэг ондоо байхгүй. Тэгэхээр ингээд бас зөрчилдөх зүйл байдаг ч гэсэн энийг өнөө яг хүндлэл гэж бариад байгаа тэр гол зүйл дээр барьчихдаг юм бол нэгдэх боломж нь басна. Бага тийм. Бага. Гэхдээ яг энэ нөгөө цаг үе хатуугийн байдлаас болоод бүгд аяйгүй амбицтай л болсон байна. Өөр өнгөрсөн тий. Тэр л. Гэхдээ одоо зүгээр би энгийн хүний нүднээс энгийн хүний өнцгөөс харахаар бол мэдээж хэрэг өнгөрхөнж тодорхой л доо. Тэгээд тэр хүн маань өөрийнхөө бас нөгөө ухамсарын л асуудал байна л да тий. Тий, ер нь бол төлөвшлийн асуудал. За би нэг тийм бодол бол надад бай сая яриаг чинь сонсоо суудсан чинь за ухамсарын нэлээд дээд түвшинд ойртож байгаа хэлбэр мөн үү? За яг энэ зүйл. Ухамсарын нэлээд дээд түвшинд ойртсон хүн бол одоо энэ улаач одоо бөө гэдэг зүйл рүү очно. Тий. Түрүү хоёлаа яг нөгөө камерын ард бичлэг хийгээг багт ярьсан шүү дээ. Нэг гоё юм ярьсан. Бөө гэдэг бол хамгийн том. Тий. Хүмүүс бөө гэдэг шүү дээ. Тий. Одоо яг энэ нөгөө хүмүүс мэдгүйгээсээ болдог ч юм айгүй их тэгж ярьдаг байх гэж боддیں۔ Яагаад гэх юм бол одоо яг манай монголчуудад үлдээсэн түүх гэдэг зүйл айгүй хэцүү байхгүй балардсан. Яг тэр нөгөө хэцүү цаг үеүүдэд яг нөгөө гадны улс орны ганц бодлого нь л түүхийг устгах байхгүй. Тэгээ мэдлэгтэй үнэ устгах. Энэ зүйлээр л баригдсан. Тэгээд үлдсэн шаштар түүх гэдэг юм айгүй хэцүү байдаг. Тэгээд ихэнх нь говьулцсан байдаг. Тэгээд одоо яг энэ бөө гэж хэлээд байгаа бөө гэж хөнгөн штэ. Тэнгууд миний хувьд бол би бөө гэж өөрийгөө хэлж чадахгүй. Энэ бол надад бол амар томцол байхгүй. Тэгэхээр бөө гэдэг энэ зүйл энэ хэл чинь өөрөө цол байхгүй. Одоо би ихэнд өөрийгөө танилцуулахдаа зайран гэсэн шүү дээ. Зайран гэж юм тийм үү. За эхлээд улаач. Улаач боллоо. За тэгээд тэнгэр улаач. За тэгээд зайран гэж явдаг гэсэн үг. За тэнгууд энэ одоо бүх зүйлийн хамгийн том дээд байдаг зүйл нь одоо тэр бөө гэдэг хүн. Одоо улсын юугаар бол ерөнхийлөгч гэдэгтэй яг адилхан байхгүй. Тэр том цол байхгүй. Тэнгууд яг манай багшийн зааснаар хэлжсэн юугаар болонгууд яг түүхэндээ болохоор яг Чингис хааны дэргэд байсан Тэв тэнгэр гэж улаач. Яг энэ бөө гэдэг цолнд яг одоо хурж ийсэн ч юм уу те төгсөн тэр ганц хүн юм аа гэж хэлчихсэн байхгүй. Тэгэхэд гайхалтай тий. Одоо юу гэсэн үг тийм үстэй. Тэгэхэд би одоо тэгээд хитгэн жилийн түүхтэй хитгэн жил бөөсөн яг миний үтсэн зүйл бас зовлон өнөө биш үү би мэдэхгүй байхгүй. Гэхдээ яг одоо миний яг туулсан нэг юм богинохон хугацаанд надад асар их зовлон шиг санагдчих магадгүй. Гэтэ эргээд харахад амар аз жаргалтай байсан гэж магадгүй байхгүй. Тэгэхээр би яг энэ бөө гэдэг цолол ийм том зүйл эд юм бэ гэж бүр ингэ багшаас аас сонсчод бүр бодож байгаа байхгүй. Тэгэл за өстой хүнд бөөл гэж хэлж болохгүй байна даа л гэж. Тэгээ бөө мөө гэл те. Тийм болохгүй байна гэд. За аман атчиж магадгүй гэж ярьж шүү дээ. Амар их юм ярьж ин хоёлаа. Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тгчээр энэ Монг Juice гэдэг компани Ара гэдэг юм шинэ ус гарсан. За энэ ямар учиртай юм гэхээр одоо нөгөө хүмүүс газтай ундаа авах юм дуртай шүү дээ. Тэгэн гууд газтай тэгээд ус авах. Тэгээд жимсний амттай илүү хүүхдүүдэд өгвөл тохиромжтой. Тэгэл сахаргүй. Тэгэхээр хаяа нэг юм сайхан газтай ундаа залгилмаар. Гэхдээ газтай ундаа яг хуу бусдангийн муулж байгаа юм шиг муу гэдгийг бол мэддэг. Амар их сахартай. Тэр үедээ даглаад нэг баланслаад энэ уснаас аваа хэрэглэжээрэй гэж өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэгчирцээ. За манд чинь нэг тийм асуулт байна. Одоо сайхан асуугаа явна. Хамаагүй. За бөөгийн талаар бол мэдээж хэрэг ингээд одоо юу гэдэг мэдлэг бол ингээд удалмал цузаараад байна тий. Мэддэггүй байсан. Одоо ер нь бол энэ өв уламжлал ёс заншлаа мэдэхгүй байх гэдэг чинь бас яг Монгол хүмүүсийн хувьд бол дээрээс нэг шалтгаан нь хэллээ шүү дээ. Нэгдэж энийг нэг юм бүрл юм гоё хүчтэй ингээд хүндлэлээр ингэж илэрхийлж чадахгүй байгаа юм байна. Тэгээд тийм учраас манимитийн хүмүүс нь дандаа буруу ташаа ойлголттой тий. За бөөгээл нэг юм хүмүүс байж л байдгийн тэгэл за хоёлаа тэр муу сайхан юм бол өнөөдөр нэх яриад яах те тэр мөнгөний бөө мөө гэд угаасаа нөгөө хүм болгоо ярьдаг те тэрийг бол одоо яшиг зүгээр тийм яриад тэгэн гууд манд чинь нэг тийм бодолгүй сонирхолтой асуулт байна. Чи зүгээр ингээд энгийн явж байхдаа хүний бодлыг унших аль эсвэл чам руу энерги өгж байгаа хүний энергийг мэдрэх. За бүр гоё ингээд
кино шиг ярих юм бол чи хүний бодлыг уншиж чадах уу? Бодлыг гэдэг нь за энэ хүн намайг ер нь нэг тэгж бодож जैन доо гэдэг нэг харцыг хараад мэдэрдэг ч юм. Тийм боломж юу байдаг уу? За би нас ер нь айгүй олон хүмүүсийн хувьд бас айгүй нэлийн их асуултанд орох бах тий. Би ч бас анхаас тэгж боддог гэсэн. За магадгүй хөвгчлөлтөөгөр сонирхчихэл та нэг охинтой танилцлаа. Тэгээ хүүхдийн тэгээ болцлоо тэгэнгүүт за ер нь намайг ингэж бодож ин гэдэг ч юм. За юу гэж үйдэг? Тийм мэдрэмж. Тий гоё асуулт. За ийм зүйл байгаа. Одоо нөгөө бөө гэд хоёлоо яриад байгаа шүү дээ. Плачин. За тэнгууд одоо миний мэдэрч чадж байгаа, харж чадж байгаа, ингэж байгаа зүйлүүдийг манай Тэнгэр маань харуулдаг гэсэн үг. Манай өвөө хадд харуулдаг. Тэгэхээр өөрийн яг ийм хүсэл, ийм шунал ч юм уу тий хийд имээ зүйлсээр бас энэ хүчээр гаргахгүй. За тэнгууд одоо юу гэж ядیں۔ Эхлээд би нэг юм хэлчихээ зэн. За тэнгууд одоо тэр нөгөө нэг бөө гэдэг хамгийн том цолгоо ярьсан шүү дээ. Тэнгууд энэ улаач хүн ингээд эхэндээ босохдоо одоо миний халах ёсонд шүү дээ. Манай халах ёсонд хоёртайгаа босдог. Эцтэйгээ майхавчтайгаа босдог байхгүй. Тэгээд нэмэгдэх зүйлүүд нэмэгдээд хасагдах зүйлүүд хасагдаад яг энэ улаач бүрэн бөө боллоо гэсэн үед хоёрыг нь нүцгэрдэг гэж үздэг. Хоосон болдог. Тэр үед энэ хүн бөө болсон. Тэр нь болонгууд өөрөө онгодынхоо дайтай адил болсон гэсэн үг. За. Өөрөө мэдрэх чадвартай, өөрөө харах хувцастай, өөрийгөө хөвөлж чадсан гэсэн үг. Одоо нэг ясандаа заавал цэнгэрэг байрал нэг уулахад шаардлагагүйгээр онгодынхоо хүчийг өөрөө дээрээ авчиж яах гэсэн үг тийм. Жохон хар үгээр яриад. Тийм. Тэгэнгүүт яг энэ бөө гэдэг цолонд хүрсэн хүн онгодтойгоо цэц булаацалдаг. Одоо би бол одоо над дээр буудаг манай Тэнгэр маань, өвөө маань намайг инг тэг энэ нь болохгүй нэхэд би үгнээс нь гарч болохгүй гэсэн үг. Тэгэхэд бөөд гэдэг цолонд хүрсэн хүн онгодтойгоо цэц булаацалж чаддаг. Савдаг л ус юм тушааж чаддаг, буцааж чаддаг. Тийм өндөр төрдөг байхгүй. Тэр үед тэр хүний чадвар ингээд бүр ийм төвшин төрхнө шүү дээ. Тэр хүн бол боломжтой. Одоо миний хувьд болонгууд би өөрөө ингээд харахыг хүсэж байгаа, мэдрэхийг хүсэж байгаа зүйлээ өөрөө Тэнгэрээсээ гуйдаг. За ингээд ийм боллоо гэд өөрийнхөө Тэнгэрийнхаа дуудлагыг хэлээд гуйдаг гэсэн үг. За өвөө ийм асуудалтай хүн байна. Та надад ингэж харуулад өгөөч гэд өөрөө ингэжж хардаг гэсэн үг. Тэгэхээр миний энэ харах үзэх зүйл нь бас нэг шүүлтүр байна да. Тэгэхээр бас яг наадгаа болсон зүйлүүдийг надад хоригдно л гэсэн юм бол. Гэхдээ хөсвөл бол болно. Гэхдээ энэ бас цээрэндээ ордог болохоор ер нь бол оролдож үзээгүй. За ингээд ер нь бол залуу хүмүүсийн ер нь нэг амны ингээл бүх хүн сонирхдаг. За тэрийг нэг яг өөр төр нэг сайхан хэлээд өгөөч. Яг тэр бөөлөөд өвгдөөд өөрийн чинь бие рүү орж ирсэн цагт өөрөө юу хийж идэм бэ? Хаана байд ингээл нэг сонирхолтой асуулт байна. Тий. Өөрийн чинь хувьд. Тэгээ яг энэ зүйлийг яг ингээд хэлвэл бас хүмүүст бас аюу сонирхолтой байх. Ер нь дийлэг хүмүүс л мэдмээр байгаа шүү. Гэтэ ер нь мань болохгүй юм асууж байвал энэ болдгоо маа хэлээрэй за. Миний хэлж болдгоо мó гэж болдгоо маа. Тэ. Энэ дээр бол нэг юм арчлаад байгаа юм бол байхгүй. Яг зөв яг би талаас нь хэлчих юм бол хүмүүст бас аюу ойлгомжтой байх. Тэгэхгүй бол бас өөр бусад хүмүүс яг харшилдаг гэд хэлээд байгаа юм бол энэ чинь мэдхэд аюу хэцүү бол явчихдаг байхгүй. Тэгээд яг ийм зүйл байдаг гэдгийг мэдчих юм бол хүмүүс ч ойлгоход ил амар болж байгаа гэж бодож байна. За одоо би яг энэ зүйлээс эхлэе л да. Хүн болгонд одоо нөгөө сүнслэг чадвар байгаа гэсэн шүү дээ. Хонгод хөглөгддөг. За одоо жишээ нь ингээд бодъё л да. Ингээд чи ингээд хөгжим сонсоо суухт ингээд хугацааг мартдаг үе байдгүй. Байдаг. Хэдэн цаг өнгөрчв гэд ингэж орж ирдэг үе байдгүй. Яг энэ зүйл. За тэгээд дараа нь чи ингээд нэг юм ингээд бодоод хийж яхад цаанаасаа нэг ингээд орж ирээд нэг амар ухаантай шийдэл гаргаад ингээд өөрөө мэдгүй хийчихэд дараа нэгээд хөөх гэ гайхдаг үе байдаг. Яг энэ зүйл. За тэгэнгүүт онгод буун гэд ингээд онгодоо зална гэж тэгж штеп. Тэгэнгүүт энэ үед болохоор ингээд чанарын одон гэж үйдэг. За тэр үед одоо нөгөө нэг ёсноос ондоо л доо. Яг энэ ёсонд болохоор ингээд багш нь тэнгэрийг буулгаад өөртөө нууцлдаг гэсэн үг. Энэ чиний тэнгэр мөн үү биш үү гэдгийг би өөрөө уулзаад тань гэсэн үг. Би тэгээд тэр одоо буусан тэнгэр нь тэд түүээс бууж байгаа ийм буурал, ийм удмын хүн гэд нэр алдраа хэлдэг. Би тэгээд өөрөө тэнгэрийг тань гэсэн үг байхгүй. Мөн байна. Үгүй бол үгүйгээ явж болно гэсэн үг. Тэгээд таниад тэгээд одоо буусан тэнгэр маань өөрөө хоёрыг эд зүйл, энэ зүйлүүдээ бүгдийг хэлж өгдөг. Тэгээд тэрийг дагууд би өөрөө бэлддэг гэсэн үг байхгүй. За чанарын одонд очлоо.
За ингээд гортгоо татна гэсэн үг. Энэ яг сүулт орж ирсэн нэрэлтэй. Одоо нөгөө нэг хэцлэж татаж ингэж хамгаалтаа байлгах гэсэн үг. Хамгаалт нэг юм уц татсан харж ирсэн үү? Сонсч байсан. Тэ нэг хадаг тэр сур гэл. За ёстой соор нэг энэ шууд асууч. Нэг уйлдаад эхэлж байгаа ч бөөс асууна гэж. Энд чанарт явна гэд кино шиг юм болдог гэл. Бүхэн яах юм тэр юу болдгийг. Одоо яг одоо яг л эхэлж байна. За тэгэхээр чанар гэж одоо ёс ёсондоо 10 янз бүр байдаг. За бурайд ёсондоо 13 чанар гэж байна. За тэр хүн 13 чанар давсны араас ингээ бөө боллоо гэж үздэг ёсны эхэлдэг. Тэр хүн эхлээд тэнгэрээ залахгүй хуур татж эхэлдэг. Өнөө явган бөөлөн гэдэг чинь. Хингэрэг дэлддэг ч юм уу, таягтай бөөлдөг ч юм уу. Ийм зүйлүүд эхэлнэ. За тэгэнгუთ энэ халах ёсонд олонгууд хуйглаад эхэлдэг шүүд. Тахилаа бэлддэг. За тэр онгодынхоо эд зүйлүүдийг бэлддэг. Гэхдээ энэ дэр нэг зүйл байдаг шүү. Энэ яг хуучин байсан тэр ингэж халах ёс гэдэг зүйл ер нь бол ихээр унсан, устсан түүхэнтэй. Тэгээд одоо буцаж босож байгаа. Гэхдээ дарахад байна уу, бурайж яснаас ингэж сурж босож байгаа шүү. Тэгэхээр бас нөгөө хуучин ингэж нөгөө нэг хэцүү цаг үеэс боссон учраас энд бас нөгөө шарын шашны зүйлүүд аяг их байд. Шарын бөө гэж хэлдэг шүү. Тэрнтэй ижилхэн яг бурайж ёсны зүйлүүд, дарахж ёсны зүйлүүд, шарын шашны зүйлүүд аягүй холилдсон байдаг байхгүй. Тэгээд энэ дээр маргалддаг байхгүй хүмүүс. За тэгээд эд зүйлүүдэд бэлтнэ мэдээж чанарын одноос өмнө. За тэгээд онготойгоо уулзаад таниад авлаа тийм үү? Өөрийнхөө басаар харуул зүйлээ сонслоо. Тэнгэр маань мөн байна гэдэг итгэлээ авлаа. Тэр үедээ садан төрлөөр очиод уулзч болно, ганцаараа уулзч болно. Тэр багш нь бас буцаагаад би ингээд чиний тэнгэрийг чинь ингээд чамд буулгах тийм чадaltaй эрэгтэй хүн шүү гэдгээ баталж байгаа бас нэг өдөр байхгүй. Тэр нөгөө шавь нь итгэх нь шүү дээ. Энэ миний тэнгэрийг буулгах чадах мөн үү гэд эргэлзэн зү. Тэгэхэд багш нь би ингээд багшлах хэрэгтэй. Би ингээд багш тэнгэр ингэж буулгадаг. Тиймээс ингэж чиний тэнгэрийг буулгаж чамтай уулзах хэрэгтэй шүү гэдгийг өөрийгөө харуулдаг өдөр байхгүй. Шавьдаа бас итгэл өгж штэ. Шавь нь бас буцаага итгэл авж штэ. Харилцан зүйл байхгүй. За тэгээд чанарын өдөнд очоод энэ бас ондоо байдаг. Горт төлөх зүйлүүд. Зарим галууд сэлмээр горт төлдөг. За. Сэлэм ил дээр яг ийм ил дээр тойруулсан илтнүүд татгацсан. Жад зоодог бас байдаг. За тойруулаад үнсээр явдаг. Тэр нь галан гортдог. Ус тойруулдаг байна. Усан гортдог. За яг хайрхныхаа чулуунуудаар тойруулдаг байна. Энэ нөгөө хангаа эстүүдээр хамгаалуулж ингэж үзэж байгаа. За тэгээд одоо заримдаа болонгууд юм хадаг зүйлээр орсолж ирсэн байгаа. Хадгаар тойруулдаг болсон. Энэ бас нөгөө шарын шнэл зүйл яваад шүү дээ. За тэгэнгუთ улаан хар утсаар явуулдаг бас байдаг. Цагаан утсаар явуулдаг. Тэгээ гал галахыг харуул бас айгүй ондоо. Энэ дээр бас тэр хүмүүс нэгнийгээс үүсгээд гэж болохгүй шүү дээ. Чи бас нэг л зүйл байгаа байхгүй цаана хамгаалах гэж байгаа. За яагаад гортог татаад байна вэ гэхээр тэр ингээд тэр өдөр онгот нь бууж байгаа тийм үү? Онгот нь бууж байгаа үед харь илгийн ч юм уу өөр тийм альбан тэрийн хар сүнс дайрж биерүү нь орох гэж үздэг байхгүй. Яагаад тийм бол тэр чанарын одон тэр улаач хүний уг наадаг сүвийг онголдог өдөр. Тэр нээсэн сүгээр онгот нь ордог, тогтдог гэж үздэг байхгүй. За тамгалдаг гэсэн үг. За тэгээд тэр нөгөө нэг чанарын одон боллоо. За тэр өргөө гэрээ бариад ирж байгаа хүмүүстээ идэж шүүсээ бэлдээд за онготынхоо эд зүйлүүдийг тавилаа. Багш нь бүх зүйлүүдийг нэлж өгнө. Ийм зүйл байдаг. Дахлаа ингэж гэдэг бүх зүйлүүд нэлээд өгч штеп. За чанарт гарлаа. Шахаа боллоо. Шахаа болгон бас ондоо байдаг шүү. За манай яг энэ галын хувьд болохоор яг ингэж нөгөө талын эзэдтэй михилэгтэй. Талын эзэдтэй михилгэн гэсэн үг. За тэгээд хайрхтай эзэдтэй михилээ, тэнгэрийн зүгтээ михилээ гэж үздэг. За энэ нь одоо тэнгэрийн зүгээрээ 77 байд юм уу, 44 байд юм уу, 55 байд юм уу, багш тэнгэр нь хэлж өгдөг гэсэн үг. За миний хувьд болохоор анх босч явахдаа зүгийн 77 мих хийжсэн. Тэгээд яг тэр нөгөө гортголсон газраа ингээд тойрч нэг хэд удаа эргэж гүйсэн. Гэхдээ яг харахад хүмүүс болохоор ингээл мих хийчдэг юм биш гэж боддог байхгүй. За тэр ингээд 2 дахь өдрийн зүйл байна. За тэр эхний өдөр өргөөгөө барьсны өрөө угаалга гэж зүйл болдог байхгүй. Угаалга гэдэг зүйл болдог. Тэр угаалга гэдэг зүйл нь болохоор тэр улаачийн сэвийг үргээдэг. Биеийн сэв болоод сэтгэлийн сэв. Бодлын булангаар тэр үнд нэг асар их тест нэг хар бодлууд байгаа да. Тэр бүх зүйлүүдийг гээдэг өдөр гэсэн үг. За тэгээд ер нь бол нэг юм тулгын 3 чулуу гэдэг шүү дээ. Тэрнтэй ижилхэн онготынх нь тахил, улаачийн бие, онготынх нь сүнсэн бие энэ гурыг нэг байгалийн эрчимд цогцлоож байгаа тэр зүйлийг угаалга гэдэг. Нэг төвшөнд аваачих гэдэг шүү дээ. Хоёулаа ярилцахын тулд мэдлэг нэг төвшөнд байх ёстой доо. Яг тэр зүйл. Энэ нь угаалга. За энэ үйл хийцэн. Байгалийн эрчмээр тэр улаачийг нөхөөд өгсөн тийм үү? За маргаа одонд нь тэр улаач
хуйгаа ундаалаад за тэр нөгөө михих шахааны өдрөө гарч байгаа гэсэн үг. За михигээ дуусах үед нь одоо тэр улаачийг багш нь харж агаад боллоо гэж үзэх юм бол одоо онгодоо залж болох гэдэг байхгүй. А тэгэл хицээ дэлбэж хэлнэ гэсэн үг. Онгодоо өөрөө дуудана. Тэр үед нь тэр нөгөө нэг галын бөөнөр өнөө бусад бөөнөр ирж тойрж дэлдэг. Энэ нь болохоор тэр онгодыг огшоож хамгаалж хүч өгч байгаа тэр тэнгэрүүд. А мөн нөгөө талаасаа гортгөлж хамгаалж өгч байгаа. А бас нэг ийм зүйлүүд байдаг. За тэгээд тэр улаач мэдрэмжээ өөрөө хайна гэсэн үг. За энэ дэлтэй нүү, энэ дэлтэй нүү, миний онгод яаж дэлж чинь тэр өөрөө хайдаг байхгүй. Тэгээд ингэж тоосрох гээд нүү, ингэж тоосрох гээд нүү гэдгээ тэр хүн өөрөө хайдаг. Яг өөртөө тулдаг. Энэ үед тэр улаач хүн өөрөө ингээд бие бариа те сандраад айгаад би чадахгүй байх, би бүтэхгүй байх, би чинь чаддгүй штэ гэдэг айц байдаг учраас тэгэж михил гэж нөгөө нэг биеийг халааж одоо тамирын тасалдаг гэсэн үг. Тэгсний араас тэр хүн ингээд бүр ингээд ам амран ингээд шороо олноо тоохгүй ш тэр хүн чинь. Тэгтээ яг ингээд дийлдэхдээ яг ингээд мэдэрч чаддаг байхгүй. Тэр зүйл гэсэн үг. Шахаа гэдэг энэ бэлдэж чинь тийм энэ дээрээс болгодог гэсэн үг. За тэгээд энэ дээрээс яг нөгөө нэг гортог хамгаалалт гэдэг юм муу байдаг ч үү, яг багшийн муугаас болдог ч үү, альбин тэрэн буулгацсан хүмүүс байдаг. За миний сонсчихснаар болохоор юу вэ? Яг нэг охины түүх байдаг байхгүй. Дэлдээд онгод нь орлоо гэж үзэхэд өөр юм орцсон гэдэг. Тэгээд ойр гүйцэн. Тэгээд тэнд өсөх хүмүүс хөөгöd гүйцээгүй очоод тэнд өсөн хоёр эрэгтэй хүн ингээ очоод бариад авах нуруунд дээгүүр давуулж шицсэн гэж байгаа. Тэгээ ойр гүйцэн. Цагийн дараа ирсэн. Тэгтээ ингээд сэрдсэн юм шиг ингээд дөнгөж унтаад босч байгаа юм шиг ингээд юу ч санахгүй хоёгтойгоо ирсэн. Хоёг нь битүүс хийж хайцсан. Ингээд бурцсан. Яг гарын цус болцоо орж ирсэн гэж байгаа. Тэгээ юу ч санахгүй байгаа. Тийм тохиолдол бас байна. Яг тэр нөгөө шахаанд ороод тэгээ яг авах гээд байж яхтан гэсэн үг шүү дээ. Тийм. Ягаад гэх юм бол тэр улаач үний нөгөө сүвийн нээсэн байгаа байхгүй. Ороход амархан болгоцсон. Тийм, маш амархан болгоцсон. Тэр үед дайраад ороод биеийг эзэмдэж чаддаг гэсэн үг байхгүй. Тэр үед одоо багш нь мэдэрч чадаагүйгээс болдог ч юм уу тий. Тэр улаач хүн туршлагагүйгээс болдог ч юм өөр зүйл буулгах тийм тохиолдол амар их байдаг. Аюултай юм тий бас. Ер нь маш эрсдэлтэй. За тэгээд багшигаа буруу сонгосноос болж шахааныхаа өдөр өөд болсон хүмүүс бол би сонсч байсан. За энэ бол нуугаад их угаасаа үнэ. За миний сонсч байсан нь болохоор эсхийнд боогоод галаар утсан гэдэг ч байгаа юм. Би өөгөө өөрөө төсөөлөхгүй байгаа байхгүй. Гэт битүү эсхийнд ингээд ороод ин гэсэн үг заяа. Халуун наранд. За тэгээд эсхийнийхэн доороос гал тавьсан гэж байгаа. Тэгээд тэр утаанд нь байлгаад багш нь боллоо хөрөө гаргадаг гэдгийг сонсчихсан. Тэгээд энд нь утаанаас орж өөд болсон байдаг. Шахааныхаа үеэр явж байгаа тахир тутам болсон байдаг. Хөл хараа хуглаад толгоогоор ингээд унгаагаад тархийг хагалцсан тохиолдол байна. Тойруулж гүйлгэж явахдаа аваачаад ингээд чулуу хат мөргүүлээд алдсан тохиолдол байна. Ер нь бол яг нөгөө зөв буруу гэдэг юм чи энэ дээр л аягүй эрсдэлтэй байхгүй. Ягаад гэх юм бол тэр хүн амиа даатгаад тийм шүү дээ. Тэр ингээд нэг тавилангаа даатгах чинь тийм үү. Тэгэхээр тэр багш гэдэг хүн мэдлэггүйгээсээ болоод тэр хүнээр тоглоод байх тохиолдол амар их байдаг. Энэ дээрээс одоо нөгөө хүмүүсийн буруу зөв бөө энэ тим гэдэг айц үсэдэг нэг гэж байна. За дараагийн асуулт гэж бас асуугаал явж байдаг. Нэг юм ид шидийн гимээр за би бол нэг ганц хоёр бичлэг бол зүгээр сонирхчихсан тэр одоо үнийн худлаа юм бол мэдэхгүй байна. Ингээд юм хум ингээд агаар дээр ингээд ингэж авч барайл. За тэгээд нөгөө залуучуудын ихэнхийнхэн дунд байдаг нэг ойлголт байдаг шүү дээ. Яг тэр арх дарс уудаг одоо тэр бөө гэхээр муу ч юм уу сайн ч юм уу би мэдэхгүй. Гэхдээ нэг юм ид шидийн мэт яриануд байдаг шүү дээ. За өөд болсон хүний биеийг за магадгүй жишээгээр авах юм бол нэг хүүхдийг ээж юм уу аавтай нь өөрийнхөө биен дээр орж уулзуулж яг л нөгөө ярьдаг байсан нууц юм ярьдаг те захиасаа хилчээд буцаа гараа явцдаг гэж байна. Би нэг бичлэг үзчихсэн мөн ааруул маруул ингэжсэн аа гэдэг аймаг гоё авт юм аа нэг амир ингэ зэвүүд гиснэ ингээд амрууга шидсэн нөгөө нүүрнийх нь урдлын завсраар нь явж харж байгаа шүү дээ. Энэ ид шидийн мэт зүйлүүд яг юу юм бэ? Тэгэн чин энгийн хүний нүдээр харахад бол за яг бөөгöd хүн байна, үгтэйдсэн бин дээр нь орж ирдэг юм байна. Тэгээд ерөнхийдөө бол нэлээд сайхан тайлбарлаад өгсөн. Тэгэнгუთ энэ ид шидийн ингээд юу юм бэ? За би тэр яг нөгөө хамгийн түгээмэл гэдэг архинаас нь эхлэв чи. За ягаад гэх юм бол одоо яг наа баг багт манай хажуу хашаанд архиудаг бөө байсан аахгүй. Одоо тэндээс л би анхаарал манай аав хараал өө чи архичин болох чинь гэдэг үг хэлсэн. За би найзуудаа анх бас тэнгэртээ би улаач болох чинь гэхэд манай найзууд чи ингээд дандаа архиугаад
үлээхээр архих гардаг гэсэн тэр үнэн үү? Найз нь яваад архиаваа дэрэ гэдэг чинь байхгүй. Би бүр гайхаж юу яриад байгаа юм бэ гэдэг. За тэгэхээр энэ дээр ийм зүйл хэдэ. Одоо яг манай онгодын одоо буудаг тэнгэрүүдийн маань хувьд гэх юм бол хатуу уудгүй. Хатуу гэж хэлдэг. Яг энэ үгээрээ сархад хатуу гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр яг ийм зүйл хүртдэггүй гэсэн үг. За тэгэхээр ийм зүйл байна. Үнэхээр хатуу дэг ёстой ингээд бүр ингээд өөрт нь буцаж ингэж хурж ирэх гээд байгаа тэр үүлний араас бол үнэхээр болохгүй хатуу сархад хүртэж ингэж явуулах тохиолдол байдаг. Тэр ингэж архих гэдэг зүйл чи өөрөө амтай гэж үздэг байхгүй. Би ингээд эрчмийг ингэж чичрэгж задалдаг гэж үздэг байхгүй. Тиймдээ одоо нөгөө хар муу юм чи дуудаад байна шүү дээ. Амтай гэж үзэж байгаа учраас тийм болохоор хар үлийн араас тэр хар зүйлээ архиндаа шившиж унагаадаг. Бас тийм ёс байдаг. За энэ бол байдаг үнэхээр. Гэхдээ онгодоо буулгахтай архиуж буулгадаг тийм. Бөөлөختөө заавал архиудаг тийм бөөнөр бол угаасаа амар их гэдэг л хүн болгон л ярьдэн шүү дээ тэр тухай. За тэгэхээр яг нөгөө би чамд түрүүн хэлчихсэн яг адилхан. Яг ингээд энэ хөг хэмнэлд орох үед ингээд нэг хүн төвлөрж тасарж байгаа нэг үе юм да. Одоо яг нэг хөгжмийг удаан сонсоод ирэхэд тэрэнд ингээд ороод автаад явж байгаа нэг үе юм тийм үү? Юм бичиж явж байхад ингээд автаад мартаа явцсан нэг үе гэдэг чинь. Энэ нөгөө нэг онгод орох гэж хэлдэг юм чинь аахгүй. Одоо би жишээ нэгээд чамайг ингээд хараад үзлэхэд би ингээд ихэндээ ингээд чамайг харж үзэхэд ингээд мэдрээгүй байж болно тийм үү? Гэтэ энэ яг дасгал хийж байгаа шиг хаалдаг гэсэн үг. 1 2 хэллээ 3 4 хэллээ тий. Энэ ингээ ихэд би өөрөө барьцдаг гэсэн үг. Тэгээд цаашаа халахад хурд явчихдаг. Яг тийм зүйл. Тэнгууд тэр хүмүүсийн хувьд гэх юм бол яг нөгөө нэг эхнээсээ нөгөө нэг архиугаад тасгацсан учраас цаашдаа ч архиугаа явчихдаг гэсэн. Итгэл байхгүй. Одоо жишээ нь ингээд хоёулаа ингээд юм ярилцаа суухад ингээд эрүүл юм аа би чамд хүннээ ярьж чадчих гэж бод ингээд ярьлаа гэж бодсон шүү дээ. Тэгэхэд би чадчих тийм үү. Тэгэхэд энд нэг хүн суугаад юм ярихдаа амар их юм бодоод айцтай учраас юм ярьж чадахгүй учраас архиуж дотроо нэж ярьж штий. Яг түүнтэй ижилхэн би эрүүл суугаад энэ мэдрэмжийг барьж чадчихт тэр хүн сандраад байгаа учраас барьж чадахгүй штий. Энэ улаач хүн. Айгаад иш сандраад би буруу хэлчүүл яах бол би гээд энэ хүнийг алчуул яах вэ те? Би нэрээ мэдэхгүй штий гэдэг ч юм уу тэр айц. Миний хэлж байгаа үг миний үг үү онгодын үг үү гэдгийг ялгадгүй гэсэн үг байхгүй. Яг ижлэх хоёр бодол орж ирнэ штий. Яг ижлэх хоёр үг орж ирнэ. Тэгэхэд энэ манай тэнгэрийн хэлж байгаа үг үү энэ миний үг үү гэдгийг ялгахад тэр хүн ингээд эрүүлдэ айгаад байгаа учраас архиуж халаад байгаа байхгүй. Яг энэ байдлаас болж архиуж байгаа улаач нар маш их байгаа нэр. Гэтэ энийг нөгөө нэг өөрсдөө хамгаалах амар олон хөлтэй. Гэтэ яг үнд бол цаанаа бол тийм байдаг шүү. Гэтэ үнэхээр яг болохгүй яг сархад хүртэх тохиолдол байна. Гэтэ тэр нь бол нэг жилдээ 1 2 хан л байд. Тийм их бол байдгүй шүү. За яг тэр нөгөө ааруул ингэдэг тэгдэг гэдгийн хувьд бол за би бол одоогор хэлэх тийм харахгүй. Ер нь жоохон хийсвэрдүү. Тий. Бас жоохон хэцүү. За яг ааруул тэгэл зарим нь нисдэгч хийж яах юм баг тэ ингээд дэш юм шиг. Яг тийм учир зүггүй жилдээ юм бол байхгүй юм биш. Тий. Бас айгүй хэцүү шүү дээ. Энд чинь үнэхээр би махан битээ. Чи махан битээ хоёул адилхан шүү дээ. Эндээс шид гарахад айгүй хэцүү байхгүй. Яг нөгөө өөрийн биеийн нөгөө эрчмээ удирдах чадсан учраас галаас өөрийгөө хамгаалцдаг зүйл бол байдаг. Цог идэх өнөө зүйлүүд нь шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүд бол байна. Гэтэ энэ яг нөгөө дэг ёс өөрийгөө ариусгах байгаа зүйл байхгүй. Гал гэдэг чи өөрөө ямарваа нэг хар эрчмийг задалдаг, ариусгадаг зүйл. Тийм учраас тэр хүн хатуу уулын араас цог идэж өөрийгөө ариусгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ нь одоо яг энэ цаг хугацаа яваад ирэнгүүт орчин үед хүмүүс ийм баримттай зүйл хүсдэг болсон байна шүү дээ. Нүдэнд харагдах зүйл хүсдэг шүү дээ. Чи надад харуулчих гэдэг. Тэгэхэд тэр хүн зүгээр үүлээ хийчээд араас нь цогоо идэх вэ нү те өөрийгөө ариусгах тэр зүйлээ хүмүүст харуулж гайхуулаад байгаа байхгүй. Ингээ би ингээ гал иддэг. Ингээ халуун долоод гэж те би хүчтэй шүү гэд. Энд хүч ямар ч хамаахгүй. Яг үнэхээр зориг гарах юм бол хинч чадна тэрийг. Тий. Тэгэхээр энэ дээр хүмүүс бас ийм шидийн юм байдгаа гэж бас харахад айгүй хэцүү. Яг энэ дунд яг үнэхээр шидийн тийм өвдцтэй тийм зүйлүүд байна. Гэтэ маш цөөхөн шүү. Хэдэн саяд нэг хэдэн мянгад нэг л тохиолдол. Гэхдээ тийм хүмүүс бол хизээч тэр бичлэгэн дээр гарахгүй шүү. Хизээч тэр ингэж бичлэг зурган дээр хизээч гарахгүй. Тийм бодолч байхгүй тий. Орохгүй шүү дээ тэр хүмүүс чинь. Угаасаа нуудаг, хаадаг байхгүй. Яг харагдаж үзэгдээд тий ингээд харагдаад би энийг чаддаг, би тэрийг чаддаг гэдэг хүмүүс чинь л хамгийн асуулттай хүмүүс байдаг байхгүй юу? Ер нь бол хүмүүс ч бас мэдээд авах хэрэгтэй байхгүй. Яг ер нь бол жоохон амбицл чинь ээг болж ирсэн үг л дээ тий. Тэгэхээр ер нь бол цаанаа бол тийм байгаа. Яг цогны бол тийм байгаа шүү. За хоёлаа юу яана? Одоо хоёлаа жоохон нөгөө нэвтрүүлгийнхаа гол концепт руу жоохон явж оръё. За энэ одоо ингээл
8 жил болж шүү дээ. За энэ хугацаанд би нэг арай сонирхолтой талаас нь асуух гээд үзье. За. Өөр дээр чинь бүр юм одоо тэр нөгөө нэг муухай альбан чөтгөр тэрэнд дайруулсан ч юм уу. Яг го маш их тохиолдлууд байгаад байдаг шүү дээ. Түүнийг асууж ирсэн. Яг тийм нэг юм юу вэ нөө одоо кейс гэдэг шүү дээ. Тэгээ тэрийг нь зайлуулж ирсэн ч юм уу. Тийм тохиолдол байна. За. За энэ дээр бол юу байгаа? Яг одоо тэр нөгөө нэг хүн ингээд эзэмдүүлчлээ гэж ярьдэн шүү дээ. Ингээд биэнд нь орцсон байлээ. Тэр хүн альбинсцсан байлээ. Гитсэн байлээ гэж ярьдэн шүү дээ. Ингээд ороолон болцсон байлээ гэдэг. Тэгэнгუთ энэ дээр юу байдیں۔ Энэ шууд ингэж тэр хүнийг ороож чадахгүй. Шууд барьдгүй гэсэн үг. Удаандаа ороодог гэсэн үг. Бодлоор нь эхэлж ороодог. За яг энэ нөгөө бүр ихнээс нэрээ л да. Альбин тэрийг тижээдэг зүйл нь одоо энэ хар эрчим гэж зүйл гэдэг гэсэн үг. За энэ архины охин үнэр, цусны үнэр, хэрүүл, бузар, сэв, див энэ зүйлүүд гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө нэг энэ зүйл тижээдэг мэддэг учраас нөгөө монголчууд шөнө хогоо гаргаж хайдгүй шүү. Халамцуу хүн орой гэртээ оруулж болохгүй шүү. Архиусан үнийг хүүхдтэй битээ ойртуулаарай гэдэг нөгөө хар эрчим байдгийг монголчууд эртнээсээ мэддэг байсан байхгүй. Басанд нь байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ нөгөө сархтны охин үнэр нь өөрөө тэр нөгөө юмыг хооллоод байдаг учраас удаандаа тэр хүнийг бодол санаагаар нь ороогоод өөрийн хийх гэсэн зүйлүүдийг хийлэгдэх тохиолдол байдаг. Одоо нөгөө сүнс нь гараа явчлаа гэж хэлдэг шүү дээ. За сүнс нь тэнцэн байлээ. Байхгүй болсон. Тийм зүйл байдгүй шүү. сүнс нь зайлцсан. Тийм. Сүнс хагасрна гэж зүйл байдгийг. Хазаах. Энэ үед нөгөө нэг өнөөх тэр нөгөө болохгүй байгаа тэр зүйл нь таллаж орж ирээд бодолтой нь холилдоод байхад энэ зүйл байхгүй. Энэ нь өөрөө нөгөө тэр хүн эхлээд нэг би чамд эрүүл зүйл ярьжсэн аа. Ахиад ингээд би тэгсэн штэ, ингэсэн штэ гэд өөр юм яриад идэв штэ. Яг энэ зүйл байхгүй. Тэгэхээр тэр хүн өөрөө нэг юм яриад ахиад хагасарч орсон нэг хүн юм яриад байна да. Энд хоёр хүн байна да. Энэ гурваар бас сууж болдог байхгүй. За. Тэгэхээр ингээ олуулаа мэт яриад идэг тийм тохиолдол байд. Энэ бол үнэн. Яг энийг бол тэр яг тэр үдсэн хүн л өөрөө итгэх байх юм бол. Яагаад гэх юм бол одоо хүмүүс ингээд архиусны араас ингээд яг ингээд ууцсан үедээ ингээд хүн мэдэхгүй ингээд хилчдэг тохиолдол байдаг шүү дээ. Яг тэр юмд эзэмдүүлсэн хүн тийм болдог гэсэн үг. Ирүүлдэг. Өөрийгөө удирдах ямар ч боломжгүй болдог байхгүй. Маш хэцүү. За тэгээд нэгэсэндээ ерөөсө бодлын л ингээл удирдаад байна шүү дээ. Өөр хүмүүс ингэж ороодог тохиолдол. Шуудаар нөлөөлдөг гэх юм бол одоо чиний түрүүний ярьжсэн нөгөө дайрлага дайрах. Дайрлагын замаар дайруулсан хүн бас шуудаар орж болдог. Биенд нь ордог гэсэн үг. Сүнсэнд хасарч суудаг. Тийм тохиолдол бас байдаг. Миний хувьд гэх юм бол яг над дээр яг манай багын найз нэг удаа ирж ирсэн. Нэг удаа ирээд явцсан. Надтай зүгээр уулзч явсан. Юм яриаггүй. Зүгээр нөгөө найзын хөдөл болцсон юм уу? Үйл хэрэгэр биш. Би түрүү донгодоо залцсан байсан. Тэгээ шөнө нь яг манай найз ингээд байшингийн орой дээрээс өсөрж өгч чинь гэж би зүйлсэн байхгүй. За. Амиа оруулж чинь гэдэг. Тэгээд тоогоогүй. Нэг 2 онц. Тэгээд 3 дахь өдөр нь яг байж хагаад хоолоо огтлаа энийгээс утсан байхгүй. Йоо за. Тэгээ би тэрийг бас тоогоогүй байхгүй. Эргэлзээд яг юу гэж хэлэх ёстой юм бол гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээ байж ирсэн яг ингээд одоо яг би онгодоо залаад буулахад одоо манай буусан тэнгэр маань яг тэр найзыг дууд гэдэлсэн байхгүй. Яралтай дууд гэдэг. Мэдэрсэн тий. Гэхдээ яг тэр яг одоо яг ингээд манай тэнгэр ингээд бууцсан байгаа шүү дээ. Буугаад мордохоос өмнө тэрийг авчир гэдэгсэн байхгүй. Түшээд маш хурдан гэсэн. Маш хурдтай авчир тэр хүүхдийг гэдэг. Өнөөдөр авчир оройт шүү гэд. Тэгэж хэлсэн гэд тэгээд манай түшээ тэгэж шууд нөгөө нэг манай найз руу залгсан байгаа байхгүй. Залцаараа бас танил. Тэгээд хүрээд иргээд. Тэгээ манай найз нөгөө гэртээ суудсан гэсэн. Гэртээ байсан. Яг нэг 2 пив аваад гэрлээ гарчихсан гэсэн. Задлаач амжаагүй байсан. За. Тэгээ яг залгсан чинь пива задлах байгаа болоод хөрөгчөндөө ичээд гарсан. Тэгээ яг ингээд манай өвөө дээр ирээд уулзаад эхлээ гэрлөө орохгүй гэд өөр гадаан тэгээдсэн гэсэн. Би ормооргүй наа гэрлүүч гэд. Тэгээд одоо манай түшээ чинь ингээ уурлаад оруулж ирж байгаа. Чи орж ирээч гэд. Тэгэд ингээ далилчаадсан гэдэг байгаа байхгүй. Би ингээд энэ цуумааргүй нөө уулзахгүй гэд гэрийн бүр хаяан цуучаад. Тэгээд өвөө яг нэг юм шившиж өгөөд наадгаа учих гэд. Тэгээд нөгөө юм нь уусан чи ингээд халууд өгөөд ирлээ гэд. Тэгээ одоо би уулзч болох юм шиг байна гэд. Тэгээ уулзаад ороолгоод өвөө яг нэг юм домын үйл хийгээд яг нэг юм ороолготой юм дахил дээр тавиад тэгээ яг маа найз тэр шөндөө надтай уулзлага яг тэнгэр маань мортохоос өмнө яваад өгсөн аахгүй. Тэгээд шөнө нь очоод гэртээ хонсон гэж ганц. Тэгээд тэр шөнө ерөөсөө хажууд нь хүн байха болцсон мэй гэд. Тэгээд хамгийн гол нь надад тэр юм хэлээг байгаа байхгүй юу? Би яг тэр зүүдэлж явах үед манай найзын тэр гэрт нэг эмэгтэй хүн байгаадсан гэж байгаа.
Тэгээд шүн болох ингээд өөртөө нь ярьдیں۔ Тэгээд хараад айгаад идэг, итгэдэггүй. Тэгээд нөгөө пев юм уу янз бүрийн нөгөө архитаар суугаад унтчаар айгүй амар байд юм а гэж хэлсэн баг. Ийм ярьж байгаа сонсогдохгүй байд амар байд ингэ. Тэгээд хэрвээ яг тэр ингээд шүн дуудаг байсан бол манай найз амиа орлогчсон гэсэн. Тэгээд би өгчээ дөөгөө бодчихсон. Тийм бүр нөгөө бодлын бүр амар болох. Тийм бүр орооцсон байсан гэсэн. Тэгээд сүүлд асуухад яг тэр өрөөнд байсан, яг тэр маа найз юм байсан, яг тэр өрөөнд дотор нэг эмхтэн амиа хорлсон байсан гэсэн. Өмнө нь. Тэгээд тэр өрөөг нь цэвэрлээ манай найз орсон. Мдээгүй. Тэнгуут тэр амиа хорлсон тэр хорсолдоо тэр манай найзыг л барьсан байсан. Жоох гал тий. Тийм. Тэрийг мдээгүй байсан юм бил. Тэгээ яг сүүлд нь яг над дээр ирээ баярлаа. Хэрвээ найз нь яг тэр өдөр яг ингээд миний найзын ингээд тэнгэрэн буугаад намайг дуудаг байсан. Би яг тэр өдөр амиа хорлогчсон шүү. Хүний амийг амарсан ба шүү дээ. Тийм. Нэг энэ болохоор ингээд богино хугацааны зүйл шүү дээ. Бүр ингээд олон жил ингээд нөгөө тэр нэг юм хүн галзуу солиот юм шиг ингээд нэг юм яриад байдаг тийм хүмүүс идэв шүү дээ. Тийм хүмүүсийг ингээд ерөнхийдөө үүл засал хийж имжлэхэд айгүй хэцүү. Хүч амар орно. За би яг тэр биедэн наалцсан байгаа тэр альбанд хийрэн байна уу, тээд сэтгэр байна уу, тэр зүйлийг ороолон байна уу, тэр зүйлийг ингээд салгалаа гэж бодъё. Салгаж авсан ч гэсэн тэр хүн өөрөө тэр дадал тогтсон байдаг байхгүй. Удцсан учраас. Удцсан учраас яагаад ч юм тэр нөгөө юмтайгаа ярих гээд өөрөө яриад идэг гэсэн. Тэгээд тэр олон жил явсан тэр сэтгцийн гэмтлийг засахын тулд бол хэрвээ би тэр зүйлийг салгалаа гэх юм бол миний эмчилж чадахгүй тэр зүйлийг одоо цаг үеийн яг сэтгэл зүйчнэр л эмчилж чадна. Яагаад гэх юм бол далдын зүйлийн хамаарал байхгүй болсон байна тийм үү? Салгаа хийцэн. Гэхдээ тэр хүн өөрөө тэр нөгөө ингээд юмаа суулгацсан яриад идэг байхгүй. Тийм хүмүүс амар их байдаг. Тэгэхээр айгүй хэцүү. За. Мэж дараач асуулт болохоор шүү дээ. Онгод. За онгод бол мэдээж хэрэг өвгдээц. Хэдэн 100 жилийн өмнө, хэдэн мянган жилийн өмнө амьдарч исэн. Одоо энгийн үгээр ярих юм бол хүний сүнс гэсэн үг. Тий. Сүнсэн бийтэй. За тэгэн гууд ямар одоо тэр сүнсэн бий яагаад ирээд байна? Яах гэж ирээд байна гэдэг хоёр асуулт байна. Тий, энэ гоё асуулт. Одоо яг энэ дээрээс яг нөгөө бид нар яагаад яг Монгол хүн гэдэг зүйл гарч ирэх байхгүй. Төгж ийн гэсэн үг. Ганцны энэ дээр энэ гэсэн үг байхгүй. Яагаад энэ нөгөө шарын шашин гэдэг зүйл яг Монголд амархан орж ирсэн тухай хоёул ярил талцгаар богино хоогцсон. Шарын шашин гэдэг зүйлийн яг нөгөө энэ буддизм гэдэг шүү дээ. Энэ зүйлийн хамгийн гол зүйл нь нөгөө хоосон чанар. Хүн нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Энэ зүйлийг мэддэг байхгүй. Энэ сургаал нь тэнд байна тийм үү? Тэнгууд манай монголчуудын хувьд бол бас сургадаг зүйл нь яг энэ. Миний үр нүцгэн ирээд нүцгэн буцна. Тэнгууд итим авч явж чадахгүй тийм үү? Машин аваа явж чадахгүй, морио аваа явж чадахгүй шүү тэр юм чинь. Тэнгууд хүний дүүргэж болох зүйл юу? Сүнсэн бий. Сүнсэн биеийн дүүргэж явуулъя гэдэг яс Монголд байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр эд юмны шунал гэдэг зүйлийг хаашаа дандаа татдаг. Цадтал иж болохгүй тий? Юмд шунж болохгүй гэдэг. Яг энэ зүйлүүд нь өөрсдөө нөгөө дэг ёс нь өөрөө Монгол хүний сүнсэн бие хүчтэй байх гол нууц. Яг тийм бол тэр хүн юмд автагдахгүй юм тийм үү? Сүнсэн биеийг тижээж явж чинь тийм үү? Энэ зүйл байхгүй. Тэгээд сүнсэн биеийн дүүргэж явуулахын тулд одоо нөгөө амны бэлгээс ачтын бэлэг тий? Мен дээр ухтаад мен дээр ингэж юу ягаараа үдээрээ тий? Миний хүн ингэж сайн зүйлийг хүсвэл сайхан юм болдго юм аа. Хоримлох ёс шүү дээ. Хэдэн өдрөөр хоримлч тийм үстэй. За тэгэхэд одоо морд хамгаалахад хүртэл тэр тамганы найр гэж амар том ёс байна. Тэ? За байг гэж ботход одоо гадаадад нэг хүн ингэж хувц аваад өмсөх зүгээр хувц аваад өмснө. Монголд тэр хүүхэд дээл өмсөхөд ямар ёс байна тийм үстэй. Идэ будаа барьж ийн ингэдэг. Тэр хүн тэр жоох юм авахтаа хүртэл сэтгэл нь цадаад байгаа байхгүй юу? Ягаад гэх юм бол хүн эд юмар цаддаггүйг монголчууд мэддэг. Сэтгэлээрээ цаддаг. Яг ингэж нэг юм хоол идсэн ч гэсэн одоо ингэж хоёулаа суугаад идэх нэг өөр ганцаараа өөр штэ. Ганцаараа суухаар ингэ нэг л за гэл найзтайгаа суугаад буу болоод итгэх нэг жоох юм идсэн ч амар цадчихдээ штэ. Сэтгэл нь цаддаг байхгүй. Тэнгууд монголчууд энэ хоосон чанар гэдэг зүйлийг баримталдаг хамгийн гол зүйл гэдэг. Тэнгууд тэр хүн хоосон ирээд хоосон буцна гэдгийг мэддэг учраас сүнсэн биеийн дүүргэж явуулах хэрэгтэй гэдэг учраас энэ өв соёл гэдэг юм энэ хүртэл явсан байдаг байхгүй. Маш гүнзгий. Тэгээд дээрэс нь энэ газар бас хоосон байх хэрэгтэй гэдэг. Тэнгууд хүн өөдлөөд сүнс нь үлдэж гинөө. Тэгвэл энэ хүний сүнсийг нь дараагийн замд нь явуулах хэрэгтэй. Энэ зан үйл нь бөөгийн зан үйл. Тэгэхээр тэр хүн газарт үлдэж болохгүй нэ та.
Болохгүй тэрийг хоосон байх хэрэгтэй. За газар ус савдаг догшрлоо тийм үү? Тэр юм тэгээд юм тийм үү? Тэр зүйлийг ингэж үйл хийж аргадаж байхгүй болгож хоослох хэрэгтэй. Тийм үү? Энэ чамд нэг юм сэтгэлийн буглаа байна та. Ингээд нэг юм сүнс ингээд инглээ тэглээгээл юм сүнсэн би чинь 50 биш ингээл өөрийгөө ингээд яаж чадахгүй юм байх үед тэр улаачгүй ингээд тэрийг авч ингээд ангаах домж штэ. Тэр ингээд тэр хүн хоосон чанар руу яваад штэ. Тэр аваад явуул чинь тийм үү? Тэр бөөгийн үйл гэдэг бас яг энэ яг байгалийн яг мөн чанараар хоосон чанар руу явуулдаг зүйл. Тэгэхээр ийм зүйл мөн чанар ингэж мөчлөг ингэж бас байнг байдаг. Тэнгуут ингэж тийм болохоор ч тэр одоо нөгөө хуушнаас яг монголчууд яг нөгөө газар дээр үлдээсэн бие төв гэдэг зүйлүүд нь айгүй баг. Босгосон байшин суурин шавар бунхан гэдэг зүйлүүд нь баг. Яагаад гэх юм бол байгаль амтайг мэддэг учраас байгалаа гинтэхгүй тулд өргөөгөр нь хүртэл амар хурдан босоод явчихдаг тий. Унд цай нэхэд хүртэл бүгд ингээд углуурахтаа татлахтаа гэдэг ч юм уу. Ингээд айгүй ингэж байгалаа гинтэхгүй тулд амьдэрдэг л хүмүүсээс байгаа байхгүй. Тэнгууд энэ дундаа байгальтайгаа яаж дасан зохицох гэдэг дээр л энэ үйл өмжил бөөгийн орж ирэл гэсэн үг байхгүй. За тэгэнгუთ за монголчуудын хувьд нэг онцлог байгаа. Ээж аавыгаа орхитгүй. Одоо ингээд чи ингээд насан явсан ч ингээд яаж хийж байгаа л би ээжд очно, аавд очно, нутагтаа очно гэж нэг тэгдэж штэ. Яг энэ бодлоос үүдэлтэй ахиж буух зүйл болсон. За тэр өвөө эмээ нь өөд болоод тэнгэртээ дэвшлээ тийм үү. Гэхдээ тэр хүн эргүүлээд хүүхдээ манж юммаар байна штэ. Удмаа манаад юммаар байна штэ. Тэр үедээ галын сахиул дагуул болж болдог. Гал голомт нь мандаг гэсэн үг. Тэгээ тиймдээ нөгөө монголчууд нөгөө галаа бозруулж болохгүй галандаа хог битий гэдэг штэ. Тэр нөгөө өвгөд буурлууд нь суудаг гэж үздэг учраас. Өвөө эмээ нэрээд галанд нь суугаад үр хөхтэй мандгийн шүү гэж дээдэлдэг учраас тэгдэг баг. За тэгэнгუთ бас яаж тэнгэр болоод байна гэдэг бас нэг том зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөд болсны араас айгүй олон зүйлүүд болдог. Гэхдээ яг би энэ өөрөө харсан зүйлээрээ л хэлнэ шүү дээ. Түүнээс би өөд болж өөрөө үзээгүй учраас. Яг тэр өөд болсон хүмүүстэй харьцахтаа юу болсон бэ гэдгийг сонсож байхад тэгэхээр яг ийм унтаад сэрж ам шиг болдог гэж надад хэлсэн юм. Унтаад сэрж ам шиг. Яг юу ч мэдрэхэ болж хэлдэг. Тэр үедээ ингээд өөрөө махан бийгүү болж байгаа шүү дээ. Тэр үедээ өөд болсноо мэддгүү гэж байгаа. Өгсөн гэдгээ мэдээгүй гэсэн. Зүгээр л унтаад сэрчлээ. Унтаад сэрчлээ гэдэг. Шокийн байдалд ордог. Тийм шокийн байдалд ингээд ордог ийм тим гэдгийг нөгөө мэддэг учраас нөгөө шарын шишинд нөгөө зургийг тавьдаг шүү дээ. Тэр хүн ирээд өөрийгөө өөд болсноо мэдэх ёстой гэж үздэг гэдэг байхгүй. Тэр үеэс нөгөө зураг тавьдаг юм гацсан. Лам нарын унаас. За тэгэнгუთ өргөө гэртээд ингээд галаасаа идэж үсийн тавьдаг шүү дээ. Тэгэнгუთ сүнс гэдэг нь өөрөө маш ингэж ариун зүйл учраас галан дээр сууж чаддаг байхгүй. Галан дээр л сууж чаддаг. Тэгэнгუთ тэр гертэн зассан тэр тахил дээр ич тэр хүн сууна гэж үздэг байхгүй өөд болсон. Тэгээд идэж үс бэлддэг. За тэгэнгუთ тэнд ингээд янз бүрийн гомдлол шаналлтай хүмүүс байгаа шүү дээ. За тэр дундаас ингээд тайтгараад үйл хэрэг нь болоод тэнгэртэй гарсан хүмүүс байгаа. За тэр хүмүүс ард байгаа тэр нөгөө үр удмаа хамгаалж авахын тулд тэнгэртэй тэр тэнгэрийн эрдмийг суралцаад босхын даваад цензур одоо бидний хараа шалгалт гэдэг зүйлийг өгөөд тэнцээд тэнгэртэй цолоо аваад буух хэрхээ аваад улаачаад хамгаалаад буудаг гэсэн. Тэгтээ ингэж бодож болохгүй. Тэр тэнгэр ингээд тэр хүн дээр буух гэж жагаад голоод чам дээр буух болсон шүү дээ. Тийм байдгүй шүү ерөөсөө. Тэр хүн улаачийг тамгалсан л бол мэдлэхээс нэхлээд тамгална гэсэн үг. Бүр ингэж бүр ухтаа авч үзэх юм бол тэр одоо улаачийнхаас сүнсийг уралдаг. Одоо тэдэн хатад уралсан тийм сүнс гэж ирдэг байхгүй бүр. Тэдэн тэнгэрийн увц шингэсэн тийм сүнсэн биетээ үргэж ирдэг байхгүй. Тэр удмын их хувцсыг шингээж буулгадаг. Тэгээд ихийнх нь хөвлийн дохоос нь мандаг. Хамгаалдаг. Тийм учраас тэр ингээд хүн увцтай, онготтой, улаач болох тавилантай хүнийг хөвлөндөө тэгээд байна да. Тийм учраас ээж нь хүртэл зүүн бэлэг амар гэдэг. Энэ өмнөх дугаар дээр бас нөгөө залуу гэж ярьжсэн шүү дээ. Ээж нь ингээд зүүд нөр нь аягүй тод идэг гэд. Тэнгуут яг тэрнтэй адилхан байхгүй. Одоо чинь манай ээж юу гэх юм бол амар тод зүудэлдэг байсан. Намайг юу хийж яаж ингэж бүгдийн зүудэлж шүү дээ. Бүр анхнаас нь холбоотой байсан. Тэгэхээр тэр тэнгэр нь ойрхон байгаа хүн тэр ингээд өвдсөн суугаал байгаа байхгүй. Тэгэхээр ээж нь бас аягүй мэдэрдэг. Тэгээд төрх үеэс нь эхлээд тэр улаачд ингээд үзүүлэх юмаа үзүүлнэ. Гэхдээ юу байдээ шүү. Улаач хүн болгон өвддөг, хавддаг, зовдөг тийм огт байхгүй шүү. Цөөн тохиолдлоор байдээ шүү. Тэгэхгүй болохоор хуучин одоо нөгөө архиудаг ч юм уу өвдөнгүүд энэ бөө байна гэж бөө болгочдөг. Тийм огт байхгүй гэсэн. За тэгээд тэр улаач хүн өөрөө яваад далдын зүйлээ мэдрээд өөрийн хувьцаа хараад үнэхээр ингэж мэдэрч хараад таньж эхлэх үедээ тэгээд яг би тэнгэртэй байна гэдгээ мэдээд босдог. Гэхдээ
хуучин тэр нөгөө нэг эрт цаг үед гэсэн үг шүү дээ. Багш байхгүй шүү дээ. Тэр үед хүн тэр нөгөө онготтой тэр улаач гэдэг хүн өөрөө ид юма бэлтэж өөрөө босдог байхгүй. Одоо миний ёсонд болохоор ингээд багш нь ингээд юмыг бэлтэж өгöd нь шүү дээ. Миний бүх юмыг хэлж өгсөн байж шүү дээ. А тэгэнгუთ тэр цаг үед болонгууд тэр хүн өөрөө хайдаг гэсэн. Өөрөө мэдрэмжээрээ ийм бэлтэх ёстой байна. Би ингээд ийм ингэж мэдээлэл дамжуулах ёстой хүмүүс байна. Би ингээд энэ үлийг хийх ёстой байна гэдэг өөрөө олдог. Өөрөө хайдаг тийм хүн байсан байхгүй. Тэгэнгუთ энэ цаг үе гэдэг зүйл нь айгүй ингээд нөгөө мөнгө тэр карьер амьдрал гэдэг зүйлүүд маш их байгаа учраас хүн яг энэ өөрийн шунлаасаа холдох боломж маш бага байна шүү дээ. Тэгэхээр сүнсэн бие сонсч чадахгүй надаа. Тэгэхээр яг нөгөө хугацааг нь хэмнэж байгаа л гэсэн үг юм. Тэгээд ингэж хэлж өгöd байгаа тийм зүйл. Тэгэхээр тэр онгодууд яг л нөгөө нэг бид нартай ижил гэсэн үг. Би жишээ нь ингээд өөд боллоо гэх юм бол хүүхдтэй санаа зовоод би бол явчихдаггүй. Би ингээд ард улцаа ачцээгээ яах бол ийх бол гэдээ бүр ингээд унтаж чадахгүй шүү дээ. Энэ тэгэхээр яг нөгөө монгол хүний яг нөгөө нэг өөрсдийнх нь л юм аав ээжигээ хүндлэх ёс гэдэг. Тэнгүүд тэр хүн буцаагаад буугаад би хийсэн үйлийнхээ үрийг төлөх ёстой. Би тэрийг ингэж гүйцэтгүүлнэ гэдэг ч юм уу. Тийм зүйлээр буудаг онгодууд байна. Үнэхээр удам нь хараалтай. Үнэхээр тэр удамд эмхтэй хүн төрөхгүй те. Эрэгтэй хүн төрөхгүй. Үнэхээр ирчүүд нь архинд ороод үнэхээр хүмүүс нь эндээд идэг ч юм уу. Тийм хатуу хараалтай удам байдیں۔ Үнэхээр байдаг. Тэгэхээр энэ удмынхаа үйлийг засахын тулд буудаг онгодуудаас байдаг. Үнэхээр яг төмний үйлтэй ингэж төмний үйлийг бүтээхийн тулд ингэж босч байгаа онгодуудаас байна. Яг ингэж удмынхаа үйлийг л гүйцэтгүүлэхийн тулд бууж байгаа баг тэнгэрүүд гэж бас байна. Яс ясноос ондоо гэсэн үг. Тэгэхээр өөр. Тэгэхээр тэр бууж байгаа хүн болгоны тэнгэр болгоны зориг ондоо гэсэн үг. Үйл болгоо ондоо. Тэгэхээр яг тэр тухайн тэнгэрээс нь л асуухад яг асуулаа, энэ тэнгэрээс асуулаа, энэ тэнгэрээс асуулаа гэдэг. Одоо тэр тэнгэрээс бүгд л өөр юм инженеэр бол тийм. За одоо манай үзэгчдээс үзээ шууд сууж байгаа хүмүүс зүгээр магадгүй байж болно шүү дээ. Бид зовлон болцсон, яах учраа олохгүй. За тэгээд өөртөө ч холбогдоод би ингээд одоо юу гэдэг ингээд үзүүлье. Надад ингээд хэцүү байна. Гэхэд түрүүнийг дурдчихсэн те. Зүгээр одоо тэр чинь ямар ч хамаагүй хүн гэсэн үг шүү дээ. Ямар ч хамаагүй танихгүй хүн гэсэн. Тэр хүнд туслах боломж нь буюу туслах одоо тэр одоо яаж тусалдгийг ингээ хүмүүс энгийн хүнд одоо тусалдгүй гэж асуух юм уу те. Юу гэдэм дээ одоо тэрийг. Эсвэл бас л нэг юм жоохон далдын одоо юугаараа ирэх ёстой хүмүүс нь л ирдэг гэж үздэггүй гэдэг ч юм уу те. Энэ хүн намайг угаасаа над дээр ирэх ёстой байсан юм байна. Тийм учраас би одоо тэ саад үгүй. За одоо ингээл нөгөө нэг яг энэ улаач гэж байгаа хүмүүс ингээд янз бүрийн байдлаар одоо цаг үе хөгжөөд ирэнгүүт ингээд хийдэг үйлүүд нь зондоо болсон л юм л та. Яг байхгүй тийм үйлүүд айгүй их болсон байгаа би харж байна л та яг. За одоо жишээ нь юу гэх юм яг энэ нөгөө эдийн шунал, мөнгөний шунал гэдэг зүйлээс ахуулангуудаа одоо шалгалтанд нь онц авахулдаг. За визийг гаргаж өгдөг. За байрных нь одоо зээлийн бүтээж өгдөг. Шинэ машиныг авахулдаг. Тэ? Гадагшаа явуулах тэр юмыг бүтээж өгдөг. Бичиг баримтных нь арын даадаг. Хийсэн булхайг нь нууж өгдөг. Тэ? Лөөврийг хааж өгдөг. Тийм үйл хийдэг бөөнөр гэж амар их дуулдаад байл тэр нь одоо. Гэхдээ яг энэ бөөгийн ёсонд яг ийм үйл байдгүй шүү. Ийм үйл ерөөсөө байхгүй шүү. За жишээ нь одоо би энэ хүнд сайн надад хайртай болгоод өг гэж одоо очдог хүн бас байдаг шүү дээ. Тийм байгаа зөндөө. За тийм. Тэнгуудаа энэ залуудыг хараал хиймээр байна гэж очдог хүмүүс бас амар их байдаг байхгүй. Бөөгийн ёсонд хүнд хараал хийх эрх байхгүй. Бүр нэг ч байхгүй шүү. Тангарагандаа хүртэл байдаг байхгүй. Хараал хийх юм бол өөрт нь ирнэ. Тэр хараал угаасаа хүрэхгүй. Тэгэхээр одоо хүмүүс тэр бөө надад хараал хийсэн байх уу гэж айх ямар ч хэрэггүй гэсэн үг. Тэр зүгээр хар цагаа хэлэм л байгаа. Түүнээс бөөхөн бол хүнд хазяаж хараал хийж чадахгүй шүү. Хэрвээ яг тэр нэг альбан тэр нь бууцсан байвал чадна л та. Яг үнэхээр үнэн онгодтой хүн бол хизээж хараал хийж чадахгүй. За тэгээд бас нөгөө юунууд байна. Одоо нөгөө өр зээл юм энэ бүтээдэг мөнгөний дуудлагын тий ингэдэглийн тиймлэг аз ивэл тохиолддог юм яг нөгөө мэдээж яг удмын тэнгэр учраас яг үр хөвгтөө дэмнэж туслахыг бол мэдээж хин хөнгөл бодно шүү дээ. Байлгүй яг мэдээж. Гэхдээ яг хамаа замбраагүй те бүр ингээд танихгүй хүний ингээд ажлыг бүтээж өгөөл те мөнгөний дуудаж үгүй даллаж үгүй амьдралыг бүтээж үгүй босхий удмынх нь хараалын арилгаад үгүй гэдэг зар амар их байдаг.
Би ингээд өөр удмын хүний хараалыг тайлж чадахгүй. Боломжгүй. Би чадахгүй байхгүй. Би чадахгүй боломжгүй байхгүй. Би хийж болохгүй байхгүй. Тийм ирэх надад байхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ зүйлээр ингэж амар ингэж хүмүүс яагаад вэ? Тэгэхээр нэг ажил бүтгээ боллоо би бөөдөр очие. Тэ? Би шалгалтын дээр муу авцсан би бөөдөр очих хэрэгтэй байна да. Миний ажил нэг л болохгүй. Нөхөр маань архиугаад бөөдөр очие. Энэ зүйл чинь болгоо тэр нөхөр нь өөрөө хүсэж л уугаад байна шүү дээ. Тэнгуутаа тэр архи амар далдын юмтай холбоотой байгаа байхгүй. Яг үнэхээр архины дэв гэж хатуу зүйл байдаг. Үнэхээр тэр хүнийг ингэж архины дэвд орсон хүн гэж байдаг гэдэг маш цөөхөн шүү. Тийм их байдгүй байхгүй юу? Маш цөөх. Удмын хараалтай хүмүүс байна. Цөөхөн байдیں۔ Үнэхээр бөөгийн засал домоор аргалах хүн цөөхөн байдаг байхгүй юу? Ихэнх хүмүүс нь өөрсдийн бодол санаас олцсон байдаг. Өөртөө итгэлгүй те. Энэ ажил бүтэхгүй дээ гэл ингэ явж идэг. Тэнгуут яг нөгөө шашин шиг тэнд нэг юм гээд улаачгийн хүн бүтэн гэлжингууд бүтэн гээд тэр хүн нөгөө өөрөө итгэж чадаагүй тэр итгэлээ аваад бүтээгээд байгаа байхгүй. Энэ зүйл гэсэн үг байхгүй. Магдлалын хууль те. Тий, яг ийм зүйл бол амар их байгаа гэсэн үг. Тий, яг хуу үнэхээр яг тус гуугаад яах юм бол би бол чадах зүйлээр бол тусалж чадна. Тий, миний бас чадахгүй зүйл гэж байгаа. Тэр би бас хамаагүй юмд ам гарч бас болохгүй. Тий, ерөнхий яг үнэхээр яг тийм хүсээд байгаа ч юм уу өөрийгөө ойлгохгүй байгаа ч юм уу тийм байвал холбогдох юм бол бас өөрийнхөө цаг заваасаа гаргаад дэмнэж бол чаднаа л гэж хэлнэ. Хүн хүнийг ер нь бол эцэст тэгэл хүн хүнээр л дотоо шүү дээ тий. Одоо энэ дэлхийд дээр би ганцаараа үлдээд хэдэн төгрөгтэй үлдээд юугаа ч ихтэй гэдэг шиг тий. Тэгэхээр яг хөө өөрт чинь яг энийг үзээ сууж явахт нэг юм энерги нь ч юм уу үнэхээр татчихж магадгүй тий. Тэгэх юм бол доор юм холбогдох холбоосын тавьчин доор шүү за. За хоёлаа нэлийн удаа юм ярьж суулаа. За тэгэнгүүт түрүүний асуулт руугаа дахиж нэг айгүй хөрхөн хөргөж ороод бөө хүн гэхээр л нөгөө нэг альбан тэрнтэй ухчин дардаг, хардаг, үздэг. За тэгвэл ингээд надад яг одоо ингээд үнэхээр амар яг ингээд юм харж исэн ч юм уу, мэдэрж исэн ч юм уу тийм тохиолдол байна. Одоо нөгөө яг хүн чинь олон төрөл байгаа даа шүү дээ. Сүнсчтгэр альбан тэрэн зэтгэр дадаа гэдэг тийм. Тийм. Яг одоо манай үзэгчдэд яг тэрийг хүлээцэн сууж. Тийм. За энэний өмнө эхлээд би нэг яг юу ич. Хоёр зүүд байгаа. Тэрээс хүмүүс айгу сонир байж магадгүй. За. Эхний зүүд нь. За би яг нөгөө онгодоо буулгах те тэнгэрээ залхаас өмнө яг тэр хууч яг нөгөө баяуш нашинцсан байхгүй. 70 давхрын эсрэг талаа нөгөө нэг оршуулгын газрын хажууд идэг. За бүх орж ирдэг. Тийм. За тэгээд яг нэг шүн унтжээва. Онгодаахаас өмнө шүү дээ. Тэгээ манай гэрийнхэн, манай хамаатнууд, манай эмээ бүгд яг тэрэлж рүү амралтанд явцсан байсан юм. За наадмаар. За би гэртээ амарж илаа. Шөнийн 2 цаг мөрчээсэн байхгүй. Тэгээ байсан чи манай 2 дүү 3 дүүтэй байхгүй. Манай 2 дүү агаа ирчлээ шүү гэд гэрийн хүдэнд ирсэн чимэг болцсон байхгүй. За. Тэгээ би ингээд босох гэснээ байж та. Юу вэ? Тэрэлж рүү явцсан. Эхэлж орж ирвэл ээж орж ирэх хэвээр. Энэ хоёр ирээд яагаад чимэг болж байгаа. Нөгөөд яагаад дуурахгүй. Хашаа алга дуураагүй. Нохоо хуцаачгүй. Энэ хоёр хаанаас гээд. Тэгээ би хэсэг суусан байхгүй. Тэгээ байжсэн чинь нөгөө хоёр чинь ингээд бүр байхгүй. Би 30-аад минут суусан бүр байхгүй. За тэгээд яг бодж эхлэн штэ. За нөгөө өнөө юм нь ирчлээ гээд яагаад. За тэгээ би яг бодоод байжгаад яг ингээд за одоо унтвал яг яад юм бол гэж тунгатай хөнжлөө нөмрөөд за бас гэрлээ унтраач гэж яг дээшээр авчихсан байхгүй. Дээшээр авчихсан чи манай хаалга яг гэд өөр онгоос авахгүй. Тэгээ яг амар байт юм бил ингээд бүр арцганаад ингээд босч чадахгүй ингээд явчихсан чи. Тэгээ яг ингээд байж чи хүүхдээ ингээд нэг юм талцгай хөлөн чим шалан дээр яг ингээд хажууд ирж чинь. Яг ингээд хоёр хүч зэрэгцээ явж байгаа чим яг миний орны төр дэрсэн байхгүй. Тэгээ би бүр яг ингээд нөгөө нэг ингээд бүр чичирсэн яг тэгээ нөгөө багшийнхаа тэнгэрийн дуудлага хэлээд авраараа гэж ээж ааваа гэж хөвчихсэн чи. Агаа дараад ингээд хүнжил татдээ. Яа за. Яа тэгсэн байхгүй бүр орилоо л гараа явцсан. Яг гараал яг орилоо л гарч яг маанах үүдэн зүтсэн. Нохоогоо тэрэл уйлал. Тэгэл яг үүрч сайдсан. Тэгээ яг нар мантал нохоогоо тэрч шүнжэнгөө хатаж сууж байгаа. Яа. Яг тэр ихнийхэн зэ. Би бүр яг өөрөө яг ингээд биерээ мэдэрч байгаа хгүй. Яг тэгэл манай хоёр дүү юм гэсэн. Ямар сони юм бэ. Тэгээд дараагийнх нь болохоор яг юунд исэн. Найзуудаараа нэг амралтын газар явсан. Нэрийн хэлээд яах вэ? Нисгээс яг гараад байдаг нэг юм амралтын газар хаус. Хоёр давхар байхгүй. Тэгээд тэр ер нь алкоголны төрлийн амсдаггүй байсан.
Тэгээд яг тэнд очиод байжгаад маа найзууд бүгд дууж байгаа байхгүй. Тэгэл амар уугаал. Тэгээ залуу хүмүүс мэдээж дөргөн штэ. Тэгээ бүгд унцаалаа. Тэгээ шөнө нь одоо унтах газар болддог. Даарад болддог. Тэгээ яг ингээл хоёр давхар руу гараад яг нэг найз хайжгаар ороод яг хөвчжсэн чи хаалган дуураад яг нөгөө хүүхдээ хөглөн чим орж ирдэ. Дахиад. Тэгснэ орон доор юм самардчихсан байхгүй байна гэ гараа авчихсан. За. Тэгээ би ингээд харангууд ингээд найз руу гарч зевч байгаа штэ. Тэгээд би ингээд буцаж хараад ч хүүхд дүүгээ аваад ирсэн баг. Тэгээ доошо буусч нэгч сэрүүн байхгүй. Бүгд нам. Тэгээ тэнд хүүхд байхгүй. Тэгээ би гадаа гараад харсан тас харахгүй. Юу ч яач вэ гээд. Тэгээд буцаж орхоос ихлүүлээд миний толгой ингээд гэд дүнгнээд зав. Яг тэр нөгөө онготой гэдэг мэдхээс өмнө байхгүй. Тэгээ яг хаусанд ороод хоёр давхарт нь яг нэг амар муухай нэг ёрын нэг юм тойл байсан байхгүй. Толируунд хараад унтцсан. Мэдхгүй юм чинь. Тэгээ яг толныхын дэргэд очиод ингээ унтаад яг дээш хараа ингээ хөвчихсэн чи ингээд хөөй гэд дуудсахгүй. Тэгээ би ингээд хажуу чи ингээд ард тойл байгаа штэ. Би ингээд наа хан алц ивж байгаа байхгүй. Ямар ч зай байхгүй. Тэгээ хан алц ивж байгаа яг ингээ хажуу чи хинбэ гэд дуудсан нөгөө хөөхт чи. Тэгээд нүүр байхгүй. За гэд яг ингээд хавар. Тэгээд дуурайд байгаа байхгүй. Над руу харцсан. Би сэрүүн. Би ингээ харж байгаа штэ. Тэгээд ингээд арьсан юм хөх ягаан болцсон. Тэгснэ ингээ миний урд ингээ бүжгэлж үзүүлж байгаа. Айгүй бүжиг. Гэт хөдлөөд ингээ. Тэгээд ингээ бүжгэлжээс нь агаата унтаагүй юм уу гэд. Тэгээ байжсэн чи ингээд хаалганых нь хүрээнүүдээр ингээд гавлын яснууд эргэлдээд. За. Тэгээд ингээд шалн ингээд цус цацраад. За. Тэгээд хүүхд ирээд яг хоолоо боогоо бигсэрсэн. Яа. Гэхдээ хамгийн гол нь би халууд өгөөд тэр гэрлөө орж явахдаа хизээ болцснаа санахгүй байгаа байхгүй. Тэгээд тэр нойр уу зүүд үү болсон нь яг ойлгохгүй байна. Одоо би тэр гэрлөө ороод яг тийм болцсон байхгүй. Тэгээд дараагийнх нь яг биеэрээ мэдэрсэн өөрөө. Яг нөгөө нэг онготоо буулгаад яг нөгөө цэри одноо хийгээд байжсан байхгүй. За шүн унтчихваа. Яг нөгөө даруулдаг гэдэг юм чиг утгаар болсон. Яг ингээд хажуу тишээ би ингээд хараад унтж байгаа байхгүй юу? Манай ээж тэнд унтж ирсэн. Дүү цаана унтж байгаа. Би яг ингээд хажуу чи хараа хөвчихсэн чи ингээд яг интэл дээр нөхөр суучжээ. За би энэ дээр хөдөлтгүй ингээд нүдэ нээх гэсэн ингээд яг нэг нүд нээгдээд. Тэгсэн чи ингээд яг ингээд миний биен дээр ингээд нэг юм улаан дээлтэн ингээд хараа суудсан ба цааш харцсан. За манай тулг руу харцсан. Ээж рүү харцсан. Тэгээд энэ талдаа таягтайгаа. Тэг би бүр гайхаад ингээд шүн ингээд яг сарны туянд харагдаж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд би нэг талаараа ингээд нүдэрээ ингээд нөгөө харсаахгүй. Тэгээд ингээд дотроо ингээд юу энэ одоо хэм болоо гэдгсэн чи гээ над руу харсан чи ингээд нүд нь ингээд ухагдцсан. За. Тэгээд нэг цөөхөө итгэн шүдтэй имээ. Тэгээд тайгаа ингээд яг миний хоолонд тулгаад ингээд тултал дараад боосноо миний мөнгөн мөгжиг өг. Миний мөнгөн мөгжиг өг. За. Тэгээд би бүр ингээд хоолоо боогдоод ингээд сэрхгүй байхгүй. Тэгээ ээж гэл дотроо орилоод байгаа. Гэтэ гарахгүй тэр нь. Яг бүр сэрэн. Тэгээд ингээд байжсэн чинь нөгөө юм ингээд тайгаа авснаа. Миний мөнгөн мөгжиг өгөөрэй чи. Тайгаа цохиоцсон байхгүй. Тэгээ байжсэн чи яг нөгөө нэг балер нөгөө хүүхдийн хөлөн чи дахиад цаа. Би тэгэл бүр яг ингээд нэг нүд нээлттэй ингээд хараад байгаа штеп. Тэгсэн чи яг ингээд нөгөө тооноор тусч байгаа сарны гэрэлж яг нэг хүүхэд яг ир зогсож байгаа байхгүй. Тэгээд хоёр нүд нь байхгүй. Ам нь хар. Тэгээд ингээд ухаа саарлангөтэй. Тэгээ яг ингээд миний урд ирснэ гэд инээгээд зогсоод байгаа хгүй. Над руу ингээд ам нь ингээд мошилцаад. Тэгснэ имээ над руу харснаа энийг өгсөн үний бүжиг гэдэг юм гинэ. Йоо за. Тэгснэ амар юм одоо нэг юм орчин цаг үеийн нэг юм бүжгийн темп байгаа шүү дээ. Тийм биш. Шаал уур бүжгийн хөдөлгөөн. Тэгээд тэр бүжгийг харах юм бол дотор арцаад. Тэгээд нэг юм зан үлийн бүжиг шиг мөчн хөдөлдөг эвгүй хөдөлгөөн. Би одоо тэр бүжгийг бүр санахгүй байхгүй. Тэгээд ингээд бүжгэлж үзүүлснэ ингээд надад үзүүлж ягаад ингээд нуруугаа харуулад тэгснэ ингээд бүжгэлж ягаад манай гэрээс ингээд гараа авч байгаа. Йоо юу би бүр ингээд тэгээ ингээд ойлаа цүүлдэ ингээд бүчичрээд ойлаад байгаа юм чи ингээд бүжгийг харцсан чинь. Тэгээд тэр ингээд үхэх гэж байгаа юмд харуулдаг ингээд. За тэр бүжгийг хүн үхэхийн өмнө тэр ингээд хүүхэд ирж тэр нөгөө хүнд бүжгэлж өгөөд тэр нөгөө зан үлийн бүжгийг харж хүн үхтийн гинэ. Тэр эмгэгний хэлснээр болохоор тэр нөгөө намайг дараад байгаа. Би хажуу чи харчаад нөгөө эмгэгнийг хараад байгаа штеп. Тэгэл ээж гээл дуудаад байгаа хөөх. Нөгөө эмэг чи яриад чи ста ингээд би чамайг ста ална. Би чамайг ална. Би чамайг өмнө харж ирсэн гэл тэгээд байгаа хөөх. Би тэгэл бүр ингээд ойлал ээж гээл тэгжээс чи ээж яава ямар ядраатай мэ гэрлаасаас. Тэгээд гэрэл асангууд
Гэт амьсгаа авч байгаа. Би тэгэл яг босоод яг ээжийн өмнө очив. Сайн намайг алхаж штэ гэдэг чинь. Балаараад энэ хачаач юм үзээд байдаг. Тэрнээсээ болж чадахгүй юу? Сүнс чөтгөр үзээдэг. Тэрнээсээ болж байгаа. Би тэг нэг орой болго ээс хааж явж тавьж сонсдог байсан. Тэгээд нөгөөтгнөөсөө боллоо гэд ээжээр баахан загнуулаад. Тэгээд би яг ээжийг унтах юм ээж асууж байгаа. Ээж би яг танаас хэдэн минут дууцсан гэж. 30-аад минут дуудлаа шүү дээ. Тэгээд би яг тэр сэрүүн байсан байгаа байхгүй хамгийн амар нь. Би дотроо ботхдоо би ингээд бас яг адилхан ээжийг дуудсан яг минуттай ойролцоо 30-40 минут дуудлаа гэж бодоод байгаа байхгүй. Тэг чи ээж 30-аад минут дуудлаач түүнд дуулахгүй сүлд аргаа ороод гэрлээ аслаа. Тэгээ би тэр үед яг харанхуул яг нөгөө хоёрыг хараал байгаа шүү дээ. Яг тэр мэдрэмж бол бүр амар шүү дээ. Тэгээ яг арай л амар юм юу. Тэгээ хүн ер нь бол энэ мэдрэмжинд бол тасна гэж байхгүй. Тэгээд нэг зүүд үйтэй. Тэр бас амар эвгүй. Онгодоо авахаас өмнө. Яг нэг гэртээ унтчихваа. Гэртээ унтчихсэн чинь тэр зүүд л байсан юм байл л дээ. Би өөрөө мэдээгүй байхгүй. Яг ингээд орон дээр унтчихсэн чи яг үүдээр 7 хүн. Гэтэ долуулаа ингээд ялцарцсан, цогцсон. Амар охин үнэртэй бүр ингээд хүүх гэд. Яг одоо динжимэг дээр нэг махны цэцэрхт нэг мах үнэртэй шүү дээ. Тэрнээс амар үнэртэй. Би ингээд юу үнэртэй таам бигээ байц чи яг 7 хүн орж ирээд ингээд намайг ингээд ор тойроод ингээд зогсож байгаа байхгүй. Би хөвж байгаа шүү дээ. Тэгснээ нөгөө хүмүүс чи ингээд тойрж инээж яснаа дундаа нэг зай гаргаснаа. За чи утахгүй энд ирэх юм чи ингээд над руу инээд. За. Тэгээд тэр нь ямар утгатай гэж би үхээд тэр хүмүүсийн нэг нь болох юм бэ. Тэгээд яг тэрийг би ингээд сонсчингуудаа ингээд нөгөө нэг тэр үчи би нөгөө нэг багшийнхаа тэнгэрийн хамгаалттай байсан байхгүй. Тэгээ хамгаалтаа ингээд дуудаад өөхө дуудлага дуудсан чи ингээд хамаг би халууд өгснээр сэрцсэн байхгүй. Ингээд сэрж байгаа юм шиг болж байгаа боссон юм. Тэгээ би тэднийг ингээд бүгдийг түлхэж ингээд холдуулаад цаана ингээд шиканаас архи аваад хамгаалтаа аваад ундаалаад тааныг би одоо өста хамгаалтаараа аландаа маландаа гэд амар ойлж морлоод архиа цацсан чи ингээд архиа талаас ямар гамттай ингээд үздэг тий. Йоо за. Тэнгүүт би за энэ хамгаалт миний энэ хамгаалт бол дийлэхгүй мэн гэж бодчихж байгаа байхгүй. Би дийлэхгүй мэн гэд тэгсэн чи яг ингээд дахиад пак гэж орондоо сэрж байгаа. Оо зүүд исэн биш тэгэл. Яа гэж байц чи гаднаас нэг жижигхэн биетэй зэ. Үс нарцгар жижиг имээ. Жижигхэн дийлтэй. Гэт ингээд гүүц над руу ингээд үс нарцгаа гүүц. Тэгэд нэг талтай юм хутгатай зэ. Тэгээ яг над дээр гүүж ирээд миний ингээд яг оройноос үс цулгаагаад орлоо дараад цээжин дээр хутга зоосноо. Юм дуусааг байгаа шүү. Эхэлж байгаа шүү гэснээр ахиа утга зоогоод тэгээд сэрсэн байхгүй. Гэ зүрх хөвдөд. Тэгээд яа одоо яг би яг сэрсэн баха. Гэт 3 дахь штэ. Сэрсэн. Яа за сэрсэн шүүгээ байцсан чи яг нэг ингээд хүн гэр дотор намайг ингээд хараа суучдээ. Тэгээд би за яг зүүдүү бодит байдлаа гэж бодож байгаа штэ. Тэгээд байцсан нөгөө хүн ч над руу харж ирсэн инээж ирсэн. Дараа тэгээ уулзах байлгүй дээ гэснээр хаалган уулгаар авцсан. Тэгээ би 3 4-өөс сэрж байгаа. Гэт тэгээд сэрхэд яг манай үүд онгоогоод сэрсэн. Йоо юу болоод байгаа юм ямар амар би за ер нь боли за энэ бол арай л амар юм ингээд тэгээ шууд гарангуудаа нохоогоо тэрэл нохотойгоо үүр цайлгаж байгаа. Тэгээ тэрний өмнө бас нэг би нэг үүлэнд явж исэн. Тэр үуч дагаж л явж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед би яг зүүдэндээ 10 удаа сэрж исэн байхгүй. За нэг сэрээд тэ ингээ байж байгаа дахид сэрээд яг 10 удаа. Тэгээд 10 удаа сэрх болгондоо би яг нөгөө нэг эхний зүүдэнд би ингээ сэрж байгаа байхгүй. Ингээ сэрж байгаа. Тэгэд ингээд зүүд гэдгийг мэдэхгүй шүү дээ би ч өөрөө. Тэгээд за гэж явж исэн чи яг ингээ нэг хүн ирээд яг миний шилүү зураг хутгалаад магачтай. За. Тэгээ яг цус гогдоодод ингээ гойж жоог мэдрээд сэрсэн байхгүй. Тэгснэ зүүд исэн биз дээ. Тэгээ дахиад босоо явж байгаа. Тэгээ байдсан чи яг нэг хүрээ миний духан дээр хутга зоосороо сэрсэн байхгүй. Үхээд сэрж байгаа гэсэн. 3 сэрж байгаа. Тэгээ би амар айж байгаа байхгүй. Би зүүд үү юу гэдэг. Тэгээ би ихчдэрээ очиод ихчээ би ингээ зүүдэндээ сэрээд намайг авраараа ихч гэдэг чи ихч над руу орж инээдснээр нүүр нь ингээ эргээ шав. Эргээд бүтэн эргээд толгоо дагцаар хараад. Тэгснээ намайг ингээ мөргөөд ингээ алчтай. Тэгээд энэ 3 дахь үхэл. Тэгээд дахиад 4 сэрж байгаа. Яг ингээ аллах шиг зэн. Бүгд ингээ дандаа үхлээр. Тэгээ би яг 6 7 дахь дээр нь болонгууд яг би ихчдэрээ очиод уйлаад ихчигээ тэрээд за ихчээстэй ихчээ би зүүдэн дотроо бүр гацчлаа. Би үнэхээр дийлэхгүй н одоо би энэ дотор амиа алдлаа гэдэг чинь ихч инээгээд над руу харж ирсэн. Тэгэж тэгснэ май хутгалт. Тэгээд 8 дахь нь бараг тэр. Тэгээ би бүр 9 дахь дээр аргаа бараад уйлаа чичрээд би одоо яах ёстой болов би яг нэг тойрог дотор гацчлаа. Намайг сэрээгээд өгөөч гуйж ийн гэд би босоо суудсан байсан сэрцэн байсан бил. Тэгсэн чинь намайг цаанаас манад унтаач гэд. Тэгээ би юу унт мунт яриад байгаа юм бэ? Би сая зүүдэндээ 10 удаа ингээд сэрээд
гэж. Магадгүй яриад би нүг байж таагээд нуу намайг сонсч гин. Би юм ярьж штэ та гэд. Сая юм ярьж хэлсэн үг та дөнгөж цаа босч юм яриад ч гэд. Энэ зүүд үү юу вэ гэж балаараа л давхунтаач гэд. Тэгээ яг 10 туудаа дээрээс сэрээд яг магадгүй намайг загнаад би гисэрсэн юм хэвчээ. Йоо. Яг ингээд нэг юм кинон дотор гацсан юм шиг. Тэгээд яг надаа яг ийм зүүдэн дотроо би яг сэрээд дахиад зүүдэн дотроос сэрдэг тийм зүүд нэлээд байна. Тэгээд нэг зүүд нь болохоор юу яасан? Би багада ногоон толгойд өссөн аахгүй. Одоо хойно үед баруун хойд зүгт гэсэн үг. Тэгээд тэндээ эмээ өвгөнд өссөн. Тэгээ манай эмээ өвөө хоёул өвөд болсон, бурхан болсон. Тэгээд зүүдэндээ би эмээ өвгөнд очижээ. Тэгээд эмээ өвгөнд очсон би яг 3 хоног байдаг аахгүй. Яг 3 хоног. Би эхний өдөр нь ингээд өглөө нь босоод эмээгийн өгсөн өрмөө идээд таргаа уугаад өдөр найзуудтайгаа тоглоод шүн ингээд уц муцаар тоглоод оройн ингээд зурагтаар ингээд эпемээр үлгэрээ сонсоод унтаад маргаас нь сэрж байгаа 2 өдөр. Тэгээд үхрэндээ яваад ишиг мишгээ цуглуулаад тоглондоо яваад хоолоо идээд гээд яг дахиад нэг шүн 2 өдөр болж байгаа шүү дээ. 3 дахь өдөр нь би яг зүүдэндээ сэрж байгаа байхгүй юу? 3 дахь өдөр нь би яг зүүдэндээ сэрээд яг ингээд сэрчээж яг ингээд сууж агаад өвөө эмээгөө хойморлоо орсон чинь манай өвөө эмээ ерэн зултаа зураг байсан байхгүй. Тэгээ би ингээд харчаад эмээ рүү харсан чи эмээ намайг харангуутаа шууд нүрээд ороод ингээд амар ойлоод ингээд цааш харцсан байхгүй. Тэгсэн чинь өвөө намайг дуудаад эмээ нэлчихдэггүй хаа миний хүн аашаа чи өөрөө өрөөд. Тэгээ би өвөөгийн өмнө очиод амар ойлоод өвөө хойно зураг та хоёр ингээд энд байна гэдгсэн чинь яг ийм боломж яг энэ удаа ингээд олдож байгаа шүү гэд иргэн дурсаж байгаа. Өвөө юм ер нь тэнгэртэй байгаа. Гүйцэлдүүлэх үйл хэрэгээ сайн гэрэ миний хүү. Эргэж уулзъя гэд нэг удаа ирлээ шүү гэд. Өвөө юмэндээ гоё хийсэн үү. Тэгээ би асгарт л уйлал өвөөгөө тэрээд амар гоё хийсэн өвөө гэл. Тэгээд өвөө өнөрлөл миний хүү тэгээ сайн хүн болоо. За. Ямар ч байсан ингээд бөөгийн талаар одооноос тэгээ баг ингээд бөө гэж хэлэх болгондоо би ядаж нэг мэдгэдэгхүүнтэй болчихж байгаа. Тий. За бөө гэж бол ер нь бараг л байхгүй юм байна. Бөөгийн одоо төвшөнд хүрэх нь хутлаа юм яашаа. За. Ямар ч байсан бөө те шүтлэг нэлээд олон гоё мэдгэдэгхүүнтэй. Яг гоо би мэдж байгаа нь бас нэг сонирн биш л те. Одоо манай үзэж байгаа ихэвчлэн хүүхэд залуучууд үзэж байгаа. Тэгэхээр нэг энэ Монголынхаа өв заншилтай энэ ёс заншлыг тодорхой хэмжээнд ч гэсэн мэдлэгээ чинь ингээд нэг хурууч юм уу те ингээд гоё нэмсэн байх гэж найдаж байна. Яг ингэж бас тайлбарлаж өгчээсэн бас байхгүй байх л гэж бодож байна. Тий. Ховор хаа би бол ерөөсөө үзэж байгаагүй. Ихэнхийг нь үзэхээр нэг тийм юу гэж хэлмээр юм бэ? Тий нэг хаалттай нэг агаарын мэдрэмж байгаад байдаг. Тэгээд ихэвчлэн нөгөө бүгд дам ярддаг. Өө тэр чи өстө тэгдэг. Өстө бүү чин нөгөө архиудаг, халуун юу залигдаг, өстө нэрэж нисдэг яадаг маад гэл те. Тэрийг бол тайлчлаа шүү дээ. Нэрээ бодоодсэн чи халуун цаг зориг нүрх юм бол энэ нойтын хэлээр хийж толгох юм. Тий. Бодлоо авчлаа те. Энийг түрүүнээс хойш тавьсан энэ сонирхож болох уу? Ташуур те. За одоо нөгөө нэг бөөгийн эд зүйлүүд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ нөгөө онгод болгоны эд зүйлүүд бас ондоо байдаг. Тухайн онгод нь өөрийнхөө үүлэн таарах эд зүйлэл зэгдэг гэсэн үг. Тэгэхээр бүгд өөр байдаг гэсэн үг байхгүй. За тэгэхээр одоо яг нөгөө хүмүүст бас харуулвал сонирн болов уу гэж бас өөрөө авчирсан нь болохоор яг одоо манай толгой тэнгэрийн маань манжих ташуур бардаг байгаа. За тэгээд орой одоо энэ хэсгийг одоо ингэж орой хэсэг гэж явдیں۔ Орой хэсэг нь зэв. За ингээд үхрийн ивэр. За ингээд дөрөлөг зэмсэх холбогтой. За тэгээд бардаг гэдэг байгаа үгийн утга нь болохоор нөгөө барж дарах тий ямарваа нэг юм дийлэх гэсэн утгатай. За тэгэхээр одоо нөгөө нэг ингээд нэг бөөдөр очоор ингээд нэг юм ширгэлж гинэ гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо ингээд зүүсгэл энэ холбогд зэмсэх нь болохоор өөрөө нөгөө тухайн онготынх нь албат гэж үздэг. Бараалууд нь. Зарим дэнгэрүүдийн хувьд болохоор энэ бас нэг өөрийнх нь шиднэ гэж үздэг. Өвдсөн гэж үздэг. Зарим нь болохоор бараал баатруудаа дагуулсан байна гэж үздэг. Яг миний хувьд болох юм бол яг нөгөө маа тэнгэрийн хөдөлгөөнд яг нөгөө бараал баатрууд нь гэж явж байгаа. За тэгэхээр энэ нэг юм миний хувьд болохоор ерөнхийдөө нөгөө хар талтай илүү гэсэн үг. Харыг дардаг, харыг буцаадаг гэсэн үг. Тэгэнгუთ ерөнхийдөө нөгөө нэг энэ үзүүртэй сумны зэв дайрж орох. За тэгээд энэ үхрийн ивэр буцаах, хаах, хамгаалах гэсэн утгаар ингэж
Ерөнхийдөө одоо энэ зэмсэг дөрөлт зэмсэг орж ирж байгаа гэсэн. Тэгээд яг энэ нөгөө холбог дөрөлт зэмсгийн яг ингээд үүх түүх гэх юм бол одоо бараг өнөөдөр дуусах байх. Цаанаа бол бас амар түүхтэй. Яг ерөнхийд нь л биелээ явчих. За тэгэхээр энэний хувьд болохоор манжиг ташуур гэж явж байгаа гэсэн үг. Манжиг ташуур гэдэг байгаа энэ зүйл нь болонгууд ерөнхийдөө одоо юу гэсэн үг. Манжиг нь болонгууд ерөнхийдөө ихэвчлэн нөгөө нэг адууны дийлхэр идэв. Адуу гэдэг юм чинь өөрөө ямиг хураадаг шүү дээ. Хураадаг, чуулуулдаг, ингэж авдаг. Тэнгуут яг тэр амьтны онцлохороо ерөнхийдөө нөгөө нэг явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ нь одоо ямарваа нэгэн сэвтэй хүн байна уу те? Айсан бэргсэн хүн байна уу? Эсвэл нэг эрчим дутсан хүн байна уу? Тэр зүйлийг нь нөхөж бас тэр хар зүйлийг нь авдаг гэсэн үг. Байгалийн эрчмийг нь нөхөж болно. Буцаагаад бас тэр хар зүйлийг нь авч болно. Үүл хийдэг гэсэн үг. За ташуур гэхээр угаасаа л нөгөө нэг одоо морь ташуурдах явах хүний хувьд болонгууд зам мөрийн засах, цог хямрын бадраах гэдэг ч юм уу. Тэр утгаар домын үлээр ордог гэсэн үг. Тэгээд энэ хоёр нь одоо ингээд холбоотой байдгийн учир нь болонгууд хамч хураасан зүйлээ таслаад гээгдүүлнэ гэсэн утгатай. Одоо тухайн улаачтай шингээхгүй гэсэн үг. Тэр хураасан зүйлийг нь таслаад ингээд хар зүйл бол явуулаад өгнө. Хэрвээ ингээд хэрэгтэй тэр эрчим нь байх юм бол эндээ ингээд хураагаад идэг ч юм. Тийм утгаар ерөнхийдөө домын үүлэнд ерөнхийдөө хөвчлээ ашигладаг. За. Ингээд ер нь ингээд яриул зөндөө юм байгаа. За миний таамгаар бол ямар ч байсан part 2 хийгээч гэдэг санал угаасаа ирэх нь маш их. Тэгээд хоёулаа яриад бодчихлоо тий. Хараад байж. За ямар ч байсан өнөөдөр маш их баярлаа. Амар гоё дугаар боллоо. Айчч үзлээ тий. Догдолч үзлээ. Им сониуч зан маань ингээд нилээ их юм ингээд асуугаад мэдчих үзлээ. Тэгээд яг би нэг юм хэлмээр нөгөө мэдхгүй учраас бас жоохон юм буруу зөв ч юм уу те асуусан бол ястаа уучлаарай. За тэгээ хүрэлцэн ирсэн маш их баярлаа. Өртөө дөрвийн энэ дугаар энд хүрээд өндөрлөе. Тэгэхгүй бол амар урт болоод байна. За баяртай дараагийн дугаараар уулзцгаая. Subscribe ба дараарай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.